төр цэгмэн үзүүлж байна. Амос. Энэ удаагийн зочин чинь хоёр дахь удаа сонгох зүг юм уу да? Тодорхой бас асуудал байдаг юм байна. Хөдөө аж ахуйн хүн байна. Гэхдээ нэлээд бас багаасаа намын залуучтай холбоогоор явсан. Нэх бас хотлоо попрод гişүүн бас биш юм байна шүү. Энд дээр нэг юм байна. Намынхан журмын нөхөр хэлсэн байна. Мөнгөтэй ирэл гişүүн болсон байна. Цаанаас би тэр чинь бас нэг сургалт өгсөн юм шиг. Хавнс халай жахсмаа. Хөдөө аж ахуйн салбарын хүн учраас энэ чиглэл рүү нэлээд анхаардаг. Төр төмнийхэн нүд чих болно. Төрийн хүн. Төрийн хүн нэвтрүүлгийн энэ удаагийн дугаард улсын их хурлын гишүүн Монголын төрийн түвшээ Телхуаны Ави Бакар оролцож байна. За сайхан аварч байна уу? Таны ажил тавтай байна уу? Сайхан тавлаг сайхан аварч байна. Чинь сонгогдоод үнэндээ 5 жил болчлоо. 20 оны сонгуульд өрсөлдөд гарч ирсэн. За сая 24 оны сонгуульд мөн одоо Баялгийн аймгаас тойргоос өрсөлдөө гарч ирсэн. Шууд Казахстанаас мөнгөтэй ирээл гишүүн болчлаа гэж ярьсан байл. Арын алгаар мандат аваагүй шүү. Хэрэгээ хаалгаж байсан. Улс төрд бас шинэ хүн бас биш. Одоо нийлээд хулгай хийж ерөөсөө юм ярихгүй шүү. Та чинь бараг заалмас нэр төвшөөд мандат авсан юм шүү. Заагүй. Таны ер нь номер 1 ирэх ашиг юу вэ? Үний юм шигтэй би тэрэнд итгэдэг. Та ер нь канапа худалдаг уу? Насны эцэст нэр нүртэй амьдрмаар байна шүү дээ. Болоосон шүү дээ. Яг би бол орохгүй. Та хүрэлцэх юм уу? Би Монгол Ардын нам. Би Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарыг босгох маш том амбицтай явж байгаа ш. Төр нийгмийн зүтгэлт ингээл ингэрээрээ дүүрэн одоо медальтай хүнийг бас хэлэхгүй ш. Би чам шиг бүүний нохой биш ээ. Нийгэмд одоо алхаж яваал нэг залуугийн нэг ш. Монгол Улс хэрэг ашигын төлөө зогсон доо. Төрийн хар хүн гэж хэн бэ? Тэд хэн бэ? Чуулганы завсарлагаанаар тойрогт ихээр ажиллав. Чуулганы завсарлагаанаар улсын хурлын гишүүдийн 126 гишүүн за өмнө 76 байсан. Тэгээд тойрогт очиж ажиллах хэрэгтэй. Яагаад гэхээр улсын хурлын гишүүн гэдэг бол зөвхөн төрийн ордонд суучаад одоо хууль гэдэг чинь бичих цаастаа зуурдахаас илүү улсын хурлын гишүүний үндсэн үүргүүдийн нэг бол сонгогдсон тойрогоо төлөөлөх шүү дээ. Энэ чинь өөр улсын хурл парламент гэдэг энэ байгуулагч өөрөөр төлөөлөх гэсэн утгатай юм байгууллага. Тийм учраас мэдээж хэрэг одоо хууль тогтоомж хууль санаачлах, нэмэлт өөрчлөлтүүдийг санаачлах, батлуулах, за үүнтэй зэрэгцээд сонгогдсон тойргуудынхаа одоо проблем шаардлагатай асуудлууд бид нар шийдээд явах хэрэгтэй бүр эрхийнхээ хүрээнд. За манай Баялгийн аймгийн хувьд бол сая 24 оны сонгуулиар бүсчилсэн байдлаар байхад дангаараа үлдсэн шүү дээ. Бас энэ маань Монголын төр маань одоо үндэсний цөөнхийг нь парламентод орж ирэх боломжийг бүрдүүлсэн. Хэрвээ баруун 5 аймаг нийлээд говьалтай ус ховд завхан гэд нийлсэн бол магадгүй одоо Баялгийн аймгаас буюу одоо үндэсний цөөнхийн төлөө гарч ирэхгүй ч байх магадaltaй байсан шүү дээ. Математик аргачлалаар. Тэмчээс Монгол Ардын намын удирдах зөвлөл дээр энэ асуудал нэлээд яригдсан. Ер нь нийлүүлэх юм уу, дангаар нь байлгах юм уу гэж парламентын арчлалыг хангах үүднээс үндэсний цөөнхийн төлөөллийг оруулах нөхцөл болцоог нь бүрдүүлж өгье. Тэгээд өрсөлдөөд одоо хэн гарч ирдгсэн ч юу гэдэг. Тэмчээс одоо дангаараа үлдсэн юм явдал байлаа. Гэхдээ бүсчилсэн хөгжлийн бодлогоос Монголын төрийн бодлогоос бол одоо гадуур үлдэхгүй бүсчилсэн байдлаараа бид нар асуудлаа ярина. Манай Баялгийн аймаг 99 багтай 13 сумтай 115 мянга орчим хүн амтай. Тийм учраас бүх багууд дээр бид нар очиж уулзалт хийдэг. За яг сая одоо хамгийн сүүлийн намрын чуулган завсарлаад бид нар очиод үндсэндээ сар орчим ажиллалаа. Жангаавал гишүүн, Зулфкар гишүүн, Бийсэн гишүүн бид нар очиж ажилласан. Тэнд одоо амьдрал болсон янз бүрийн асуудал тавьж шүү дээ. Одоо тойргоос хувь хүмүүсийн асуудал байна, боловсролын салбар, эрүүл мэндийн салбар, хөдөө аж ахуйн салбар, эрчим хүч гэдэг ч юм уу. За хэлгээл бомбын сэргэлттэй холбоотой бид нар бас хэлийн цэргийнхэнтэй очиж уулздаг. За хойшоо Орос улстай хэлж байгаа хэлийн одоо урсгал тэрний зорчигч бараа тээврийг бид нар яаж нэмэгдүүлэх вэ? Орчин үеийн үйлчлэгийг бид нар яаж үзүүлэх вэ? Сая одоо Улаанбаатарын бомбт дээр хүртэл очиж ажиллалаа. Тийм ч сар орчим ажилласан. За дахиад энэ чуулганы одоо 4-5 дахь өдөр чуулгантай байдаг. Чуулгангүйд очиж дахиж ажиллах бодолтой байж байна. Яг газар дээр нь очиж шийдэх асуудлууд маш их байна. Манай нэвтрүүлэг бол одоо ямар нэгэн захиал гарч гэдэг юм уу? Эсвэл таныг айхтар магтах гад эсвэл хин нэгний захиалгаар таныг муулах гад гэдэг юм уу? Ийм зорилготой бол нэвтрүүлэг ш. Иргэдийн одоо итгэлийг хүлээгээд
Монголын төрийн түвшин хийж байгаа хууль тогтоогч дээд байгууллагт ажиллаж байгаа Эрдэнэ дуу хоолой улсын төрийн түвшин хүмүүс маань яг ямар хүн бэ гэдгийг бол илүү сайн мэдээ гэдэг юм зорилготой. Таныг бас төдийлөн сайн хүмүүс бас мэддэг юм байна. Сэлэнг, тариалан, гишүүн гэж явчихж илээ. Ерөөсөө таны намтарч. Тэгэхээр хоёулаа тэр талаараас нэлээд ярилцъя гэж бодож байна. Одоо Сэлэнг аймгийн Хонгор сум гэж байсан. Одоо бол Дархуул аймгийн Хонгор сум болчлоо. Тэгээ Хонгор сумд төрөөд тэгээ 4-р анги хүртлээр Орхон туулын сангийн ажигууд 4-р анги хүртлээр сураад за 4-р ангиас хойш Сэлэнг аймгийн Найрамдлын сангийн ажиг гэж байсандаа одоо Цагаануур сум гэж. Тэнд би 10 жилээ төгсөөд за 92-нд 10-р ангид төгсөөд би 96 хүртэл ажил хийсэн байдгийг. Би 16 настай 10-р ангид төгсчихгүй 6 настай ороод. За ингээд 4 жил завсардаад одоо жолооч хийлээ. Одоо манай авч өөрөө бас одоо аж ахуйн талын хүн шүү дээ. За өмнө сургууль сурахаас өмнө хэдэн жил ажил хийнэ. Ажлын дэвштэй болно гэдэг одоо аав хайжууд туслаад усны машины жолооч байлаа. Тээврийн машин барьж ялаа, Улаанбуудаа зөөгөөд. За дээрээс нь 69 барайл одоо цагдаагийн жолооч хийж явлаа. За тэр хооронд ч одоо яг 92 он гэдэг чинь яг л одоо бужигнжээс үе шүү дээ. Оросод яг перестройк болчихсон. За манай одоо нийгэм нэг нийгмээс соц нийгмээс одоо чөлөөт эдийн засаг руу шилжижсэн жоохон бужигнаатай байсан үе. Гэд олон улсын харилцаагаар сурна гэд одоо боддог байсан. Тэр үед чинь одоо би 10 жилд явж байхад Оросд сурдаг манай нэг ах чинь МГИМО гэдэг нэг сайхан сургууль байдаг шүү Москвад. Москвагийн одоо гадаад харилцааны сургууль. За ийм гоё сургууль байдаг чи энэ сураараа гэдэг жисэн програм орчиж. За тэгээд 96 он 4 жилийн дараа 10 төгсөөд сургуульд явна нөхөр өмнөхтөнгөө би сургууль одоо Москвад л сурнаа. МГИМОд би сурна гэд. Юу МГИМО битгийж орсчин бужигнаад байна. Одоо олон улсын эрх зүгээр сур гэд Отгон өнгөрөх сургуульд орж сурж ялаад тухайд оюун орол хуучин гишүүн байсан сайд байсан. Миний одоо хувийн сургууль шүү дээ. Тэнд Герман би ч Отгон өнгөрийн төгсөгч. Оо тийм үү та чинь нэг сургууль юм байна. Тийм хэлээр. Тэгээд 4 жил олон улсын эрх зүй Герман хэлтэй төгссөн 2000 онд төгссөн. Тэгээд 2000 оноос хойш 20 гаруй жил германаар яриаг учраас герман хэл маань ч таарах хүн болчих. Тухайд одоо дээд сургуульд байхад гайгүй яриад байгаа болтой байдаг байсан. Гэл ингээл явж байгаа нэг олон сургууль бол төгсөөгүй. Мэргэжил маань бол олон улсын эрх зүйч. Гэхдээ мэргэжил маань бол тариач хүн. Одоо манай авч насаараа тариа тарьсан тариа тарихаас өөр ажил хийж үзээгүй юм дээ манай авч. Тэгээд сангийн аж ахуйн дарга олон жил хийсэн. Тэгээд одоо хүртэл би Сэлэнгийн Цагаануурт аж ахуйгаар эрхэлдэг. Улаанбуудаа. За сая өнгөрсөн жил гурилын одоо импортыг тэгэлсэнтэй холбоотой Улаанбуудаа үн харан жохор авс тарилаа. Их зэрэг ингээл ажиллаад явж байгаа. Дуутай гишүүний хажууд таач нэг чимээгүй байна. Яг тэ. Одоо энэ 126 гишүүн болоод холимог тогтолцоогоор одоо олон хүн орж ирлээ. Яг уу нэг шаардлагагүй болох байн бай яриад байх юм дэмий байдаг шүү дээ. Тэрний оронд дуугаа ажиллаа хийгээл явж л байх хэрэгтэй. Би дуутай гэдэг маань гişүүн нөгөө нэг сенсацтай одоо манай хил ам дагуулдаг шуугантай одоо манай бидний хэлдгээр нэг pop гişүүд байл л та. Яг тойрог дээр бид нар тойрог руу анхаарах хэрэгтэй. За зарим одоо телевиз үзэгчд маань бас бодож магадгүй одоо тойргол ярьсан хэдэн гişүүд байх ингээд зарим улсын хурлын гişүүд шүүмжилдэг. Гэтэл тэгвэл тэр тойр гэж хэн төлөөлөх юм бэ? Дорнод аймгаас сонгогдсон гишүүн Баян-Үйлгийн аймгийн одоо Улаан улс сумын юу гэдгийг хөхөтөл багийн асуудлыг яриад байхгүй шүү дээ. Тэнд тогтоо болгоё, тэнд сургууль цэцэрлэгтэй болгоё. 3000 хүн амьдарч байгаа нёгийг санаа зовхгүй шүү дээ. Тийм учраас бид нар Дорнод аймгийн зарим баг сумыг бид нар мэдэхгүй. Тийм учраас нөгөө төлөөллийн байгууллагын парламент гэдэг зүйл чинь яагаад тойргоос нэр дэвшүүлээд аймгаас нэр дэвшүүлээд байгаа ч тэр аймгийг бүрэн төлөөлөд төрийн бодлого гаргах төвшөнд та энэ тэр тойргийнхаа асуудлыг яриач гэж бидийг тойргийн төлөөлөл болгосон байхгүй. Тийм учраас тойрог дээрээ бол одоо бүгд таньж байгаа байх юм чи би хоёр удаа сонгогчлоо тийм ээ. Би тэрийг танихгүй гэж юус яриг шээ. Нэг сенсацтай байх гадах шаардлага дөө тийм завж гарахгүй. Pop байгаад байдаг шүү дээ. Одоо хийхээс ярих нь их хүмүүс ч бас байна шүү дээ. Энэ үг хэлгээд. Тэрний орд тойрог дээр асуудлаа хийгээд яг улсын хурлын гишүүн үндсэн үүрэг болсон зарим одоо нийгэм шаардлагатай байгаа зарим хуулиудыг шинжилж сайжруулах тийм ээ. За одоо энэ Бямцаг төвшин битэрээ өргөн барьсан хууль бол яг Ухаамын орлогын алслагдсан аймагуд нэг хөв болгоё гэдэг чинь үнэхээр Баян-Үйлгийн ховд увс руу Улаанбаатар хотоос хамаагүй өртөг өндөртэй амьдарч байгаа. Улаанбаатар хот руу одоо автобусаар ирээд явхад 300 орчим мянган төгрөг зарцуул. Гэтэл Улаанбаатарын нэг дүүрэгт амьдарч байгаа хүн чинь энэ чинь 20 мянган далхаад өрөөд ирж штэ одоо авах үйлчлэгийг илүү авч. За тийшээ очисон
одоо хүнсний бүтээгдэхүүн бусад одоо бүх бүтээгдэхүүнүүд чи өндөрмтэй очно тээврийн зардалтай. Тийм учраас тэнд авж байгаа цалин нь Улаанбаатараас Улаанбаатарт амьдарч байгаа хүмүүсээс илүүтэй зардал өндөртэй амьдраад байна шүү дээ. Тийм учраас тэрийг буруулах гэдэг бодлого. Тэр утгаараа бид нар чинь одоо аймаг орон нутглуугаар илүү анхаарал тавьж ажиллана шүү дээ. Энд ингээл одоо ойлгохгүй байж айхтар урааны асуудал яриад гонаа төмөр зам чинь зөв буруу гэж байгаа хүмүүс ажиглагдаад байдаг шүү дээ. Гэхдээ уран бол хэрэгтэй би энэ ажлын хэсэгт нь байсан продюсерч баглаад бид нар Казахстан руу одоо яг тэр үйлдвэрлэл нь явагдаж байгаа бүс нутаг дээр нь очлоо тэр чинь Шымкент гэдэг областд Казахстанд бас Казахстанд бизнес эрхэлжсэн. Бизнес эрхэлжсэн. Тэгээ одоо боллоо тэнд 20 гаруй сая хүнтэй тэнд бизнес хийхэд хоёрдугаарт бидний менталитет таардаг юм байна. Одоо хэдий бид нар казах хүн ч гэсэн Казахстанд очиод амьдрахад бид нар чинь эндээ амьдраас урчсан хүмүүс юм байна шүү дээ. За хүүхдүүд энд жоохон очиод угаасаа тэдний хүн болоод байдаг ч юм уу те. Ингээд явж байгаа. Энэ нэгэн тийм асуудлыг өнцгөөс та бүхэн яриа бол илүү чөлөөтэй байх хэвээр. 1992 оноос хойш Казахстан улс руу давхарцсан тоогоор 60 орчим мянган казах иргэд нүүсэн гэсэн мэдээлэл байт юм байна. Давхарцсан тоогоор гэж байна. Нүгэд амьдарч байгаа. 60 мянган орчим казах амьдардаг юм байна. Одоо нүүр давхарцсан тоогоор гэж би албаар хэлж байгаа шүү. Энэ маань эргээд Монгол улсын эдийн засгт бодиттой хувь нэмэр оруулаад эхэлчихэж. Тийш одоо эн чинь Баян-Илгийн аймгаас одоо Казахстан улсын дээр Астана гэдэг нийслэлд хоёр талд нь хоёр том тосгон байдгийг. Коянд нөгөөх нь Илинка байлууд. Тэнд очиход баг Баян-Илгийн нэг баг шиг байдаг шүү дээ. Тэгэл ингээд ерөөсөө ингээд одоо энэ глобалчлаг ч юм уу тэндээс одоо ихнэр авж байгаа наа нөхөрт гарч байгаа наа тэндээс олж ирсэн жоохон мөнгө Баян-Илгийн Монгол улсад эдийн засгийн эргэлтэнд оруулаад байна. Дээрээс нь өөрөө энэ хүн амын селекц гэж маш чухал юм байна. Тэ зөвхөн Баян-Илгийн аймагт амьдарч байгаа 100 гаруй мянган казахууд хоорондоо гэр бүл болоод байх нь өөрөө ер нь сайн юм уу юу? Бид хүн амын селекцээ томоор нь авч үзэх ёстой шүү дээ. Тийм учраас цус холдох маш сайн тийм хөшүүрэг болж гисэн гэж би үздэг. Яг үдэ нийгэмдэр манай зарим одоо нүрээ нуусан зарим хүмүүс биччихэл байгаа харагдیں۔ Казахууд Баян-Илгээс зүхтж байна. Хүний хүн шигтэй би тэрэнд итгэдэг. Би өөрөө одоо хуучнаар бол Түшээтэй аймгийн Эрдэнэгийн өшөө одоо Сэлэн аймгийн Цагаан нурсан би харвагаасаа амьдэрсэн тийм муу юм үзээгүй байна Монгол төрөөс гэдэг ч юм дээ. Тийм учраас энэ казахуудын зөвхөн Казахстан руу яваад байгаа юм биш шүү дээ. Чи хятадд очиж ажиллаж амьдарч байгаа хүмүүс, Америкт очиж ажиллаж амьдарч байгаа маш олон казахууд байна. Тэрийг гаргаж асуудал болгоод байгаа би жоох эмзэглэдэг шүү дээ. Тийм учраас нөгөө талдаа эдийн засгийн хөшүүрэг байх хэрэгтэй, нөгөө талдаа хүн амын селекцийн хөшүүрэг байх хэрэгтэй. Цусаал холдуулж байх хэрэгтэй гэсэн. Тэр утгаараа би тэрийг нэг буруутгадаг. Казахстан та ер нь ямар бизнес хийж байсан юм? Би аялал жуулчлалын бизнес хийжсэн. За. Тийм ч яг хуу одоо тариа жоохон олсон мөнгөд хойж залууч байлаа тэгээд өсөж санаатай очоод бас нэг нуур эрэг дээр нэг газар аваад камп барайл. Тэгэхээр менталитет таарахгүй учраас болий гэд орхисон шүү дээ. Тэгээд нэг ингэж ярьдсан билээ та ч сонсчлээсэн баг. Та ч одоо 20 онд Баян-Илгэд нэр дэвшиж гарч ирсэн. Одоо 2 тоо сонгогдсон. Тухайн үед таныг бас шууд Казахстанаас мөнгөтэй ирээл гişүн болчлаа гэж ярьсан байлээ шүү. Сонсоод байлгүй. Гэж ярьдаг намайг Казахстаны иргэнч болцсон гэж ярьдаг. Энэ чинь улсын хурлд орж ирж байгаа иргэдийг маш сайн шалгадаг шүү дээ. Зөвхөн Казахууд биш Монгол хүмүүс мэрэгшил гэж байдаг. Давхар иргэншилтэй байна уу? Усууд одоо гадны дотны байгууллагад ажиллаж байсан уу? Яаж байсан мэлээ? Үзэж харж ажил дэвшүүлдэг. Яг мөнгөтэй ирэх нь цаашаа юм бэ одоо бизнесийг бол хаан хийж болно шүү дээ. Америк ч гэсэн бизнес хийж болно. Би ч Орос руу бас бизнес хийдэг. Яг улс төрд шууд ороод богино хугацаанд ороод ирсэн үг бас үгүй. Би 2007 оноос хойш 7 жил орчим би Баян-Илгийн аймгийн залууч толгойн дарга хийжсэн байдгийг. Намзахи гэж бид. Намзахийн дарга хийжсэн. Тэгээд олон жил би одоо Баян-Илгэд ард иргэдийн дунд ажилласан дөө. Тухайд одоо Монгол ардын нам засаг барьж ирсэн ч би за би тэнд ямар нэгэн ажил томилогдоод эсвэл одоо нөгөө залуучуудын ярьдгаар янз бүрийн худалдаа авалт тендерт оролцож үзсэнгүү тийм ээ тийм намайг үнэлсэн учраас 2020 онд сонгосон. За 4 жил ажиллахдаа бас чамгүй ажилласан учраас дахиж итгэл хүлээлгээд сонгосон байлгүй дээ ард иргэд маань тийм учраас улс төрд бас шинэ хүн бас биш. Аян багасаа жоохон тийм нийгмийн идэвхтэй хүн байсан дөө. Сэлэнгэд байхдаа ч гэсэн. Та одоо нэгэнт одоо улс төрд одоо орсон учраас эргэж буцалдаг байгаа. Тэгэхээр таны одоо яг улс төрд ороход номер 1-т харж исэн ч гэдэм одоо бодож исэн асуудал юу байсан бэ? Нийгмийн арчил Монголын залуучуудын холбоо гэдгийг удирдах явж исэн ч гэсэн тэр үедээ залуу те арай нэг өнцөг өрөөсөн баг. Гишүүн болоо таны харах өнцөг бас нэг өөрчлөгдсөн болов уу гэж би бодож байна. Тэг яг
Улсын хурлын гишүүнч бай, ерөнхий сайдч бай, ерөнхийлөгчч бай энэ нийгмийн бүх одоо харилцааг одоо 4 жилийн дотор өөрчлөх боломж байдаг бас. Улсын хурлын гишүүн болоод яг өөрийнхөө ажиллаж исэн мэддэг салбартаа хувь нэмрээ оруулаад явах бол асуудал юм байлээ. Одоо бүх зүйл рүү өсчээл тэрийг эрүүл мэндийн салбарыг сайжруулах гал, боловсролын салбарыг сайжруулах гал тэ мэдээж хэрэг хаяхгүй альва асуудлуудыг шийдэл явна. Тийм учраас миний яг одоо за ялангуяа сүүлийн үед би их бодоод байгаа. За мэдээж хэрэг Баян-Илгийн аймгийнхаа эдийн засгийг одоо дээшлүүлэхийн тулд одоо заавал дуусгандаа гэж бодож байгаа ажлууд бий. Хамгийн нэгдүгürt би бүх сумаа засмал замаар холбоё гэдэг асуудлыг нөгөө нэр дэвшигчтэй буюу одоо сонгогдсон гишүүдэд би тавьж. Хэдүүлээ ерөөсө 4 жилийн хугацаанд энэ гишүүн байх үедээ нэг л том ажлыг амжуулъя. Бүх сумаа засмал замаар холбоё. Одоо Сэлэнг аймаг маань жишээл бүгд сум маань засмал замаар холбогдсон эхний аймаг боллоо. За дараа нь Ховд байж байна. Ховдод одоо ганцхан сум үлдсэн, дуутагт сум үлдсэн. Яг түүнтэй адилхан бид нар бүх сумаа засмал замаар одоо 24-өөс 28 оны хооронд бид нар болж игэл амжуул бүх сумаа засмал замтай болгоё. За ажил нь бол бодитоогоор эхэлчихсэн. Цэнгэл сум руу татагдж байгаа зам маань цаашлаад Даянгийн бомбтой холбогдох зорилготой явж байгаа. За бид нар Баян-Илгийн аймаг маань Оросын холбооны устдаа шууд хил залгадаг одоо жилийн 4 улирал ажилладаг бомбтой. За Даянгийн бомб маань улирлын чанартай ажиллаж байгаа. Энийг байнгын ажиллагаатай бомб болгохын тулд бид нар Баян-Илгийн аймгийн төвөөс Цэнгэл сум хүртэлх 82 км автозам энэ маань Даянгийн бомб руу чиглэж байгаа зам. За Даянгийн бомбын зураг төсөв үндсэндээ хийгдээ дуусч байна. Одоо замын зураг төсөв 165 км зам 210 орчим тэрбум төгрөгийн өртөгтэй. А манай Баян-Илгийн аймаг манай Говьолтой баруун аймагуд маань ер нь цэвдэг ихтэй шүү дээ. Тийм учраас зам маш хурдан эвдэрдэг. Одоо шинэ технологиуд ч бий болсон байна да. Сая хамгийн сүүлд энэ мянганы зам маань 25 км сүүлийг нь манай Баян-Илгэд тавигдсан шүү дээ. Оросын хил хүртэл. За тэнд тавьсан дээр аммиакта тавьсан нөгөө тэр газар доороо цэвдгийг гисгээдэг гүний аммиак хөлдүүгээр нь байлгаж байна. Тэр маань бас сайн ажиллаагүй байна. Сая бид нар явж үзэхэд бас л тэр хэсэгтээ цөмөрсөн байна. Тийм учраас цэвдэгтэй байнгын одоо 7 сард бараг цасаар шуурж яадаг юм аа. Тийм учраас замаа маш сайн чанартай тавих шаардлагач бий болдго юм байна. Тийм учраас одоо миний хэлэх гээд байгаа зүйл нь нэгдүгээр бид нар бүх сумаа засмал замаар холбоё. Хоёрдугаар бид нар Даянгийн бомбтой байнгын ажиллагаатай болгоё. Энэ маань юуг харуулж байгаа гэхээр юуг зориод байгаа гэхээр бид нар Баян-Илгийн аймгийн эдийн засгийн чадхыг сайжруулъя л гэдэг зүйл шүү дээ. Яг үнэ тийм. Тийм учраас бидний нэгдүгээр анхаарж байгаа зүйл маань за мэдээж хэрэг саяны хэлсэн хууль тогтоомж эрх зүйн орчныг шинжлэх хүрээнд бид нар тасралтгүй ажиллана. За энэний одоо татвар хууль маань болчих юм бол энэний дараа дахиж орж ирэх хуулиуд бий. За та сая асууж байгаа миний одоо юу бодож байна вэ? Ер нь бодол чинь өөрчлөгдөө гэж. Би өөрөө хөдөө аж ахуйн салбарын хүн. За уулуурхай байдаг ч юм уу эрүүл мэндийн салбарыг би магадгүй одоо Чимбүрэн гишүүн шиг, Бийсэн гишүүн шиг, Мөнх сайхан сайд шиг байх төр мэдэхгүй баг. Тийм учраас би хөдөө аж ахуйн салбар дээр илүү фокусолж байгаа. Ерөөсөө хөдөө аж ахуйн салбарыг тэр чигт ингээл 100% татаж босгож ирэх боломж байхгүй. Бид нар хоёрхан ажил хийх хэрэгтэй. Нэгдүгээр малаа эрүүл байлгахын тулд Монголын мал эмнэлгийн салбарыг бид нар 100% сайжруулах хэрэгтэй. Нэгдүгээр мал эмнэлгийн, хоёрдугаар бид нар газар тариалангийн салбараа одоо хөрш улсуудаас бид нар шанаг улаан будаа, шанаг гурил гуухгүй тулд газар тариалангийн улаан будаа үйлдвэрлэлийг сайжруулах хэрэгтэй. Тэхийн тулд бид нар бордоогоо үйлдвэрлэхгүй бол Монгол Улсын газар тариалан одоо 20 жилийн дараа үндсэндээ одоо илгээрээ газар хэвтэн шүү. Бид нар энэ 60 70 жил ажилласан, ашигласан газар руугаа ерөөсө бордоо хийдэггүй. Ерөөсө зовоогоо тэр чинь ингээл хөрхий заа нэг өрнш гэж хийж байгаа дараа жил тарина гэд энэ жил нөнжөөж байгаа. За нарнаас нэг кайлил авч जैन да. За бусдаар бол бид нар тэр газар руу азот, фосфор ерөөсө хийхгүй байна. Тийм учраас саяны минийс нэгдүгээр бид нар малаа 100% эрүүл болох хэвээр. Мал аж ахуйн салбартаа, газар тариалангийн салбарт бид нар бордоогоо дотооддоо үйлдвэрлэх ямар потенциал боломж байна. Гаднаас хямдхан бордоо одоо экологийн цэвэр бордоо авах ямар боломж байна. Ингэж ижил Монгол Улсын газар тариалан тодорхой хэмжээнд өндөйн гэж бодож байна. Тийм учраас одоо асуудлуудаа бид нар яриад эхлэе. За Жадамбын инх хэрэг шүү манай одоо сайд хийж байгаа. Тэгээ инх хэрэг сайдад би хэлсэн. Жил болгон улсын төсөв дээр 22 тэрбум төгрөг суудаг байхгүй. Энэ юуны мөнгө гэхээр Улаанбаатар урамшууллын мөнгө. Тийм учраас Бакирийн тэр аж ахуйд мөнгөний бэлнэр битгий өгөөд тэр урамшууллын мөнгийг бордоогоор өг. Тэгвэл тэр бордоо гэж би идэж ууж алга болохгүй, зарж ууж алга болохгүй Монголын газарт л үлдэх бордоо. Азот, фосфор, калий нийлбэл бордоо бид нар хийх хэрэгтэй. Гэх зэрэг ингээд мал эмнэлгээ сайжруулъя, бордоогоо үйлдвэрлэх юм бол Монгол Улсын хөдөө аж ахуйн салбар мэдэгдэх зүйчлэх гэж бодож байна. Тийм учраас өөрийгөө би илүүтэй тэрлэг бас зориулъя гэж бодож байна. За мэдээж хэрэг тойргийн асуудлууд за 20 оноос хойш Баян-Илгийн аймгийн улсын төсвийн хөрөнгө оруулалт түүхэндээ байгуур өссөн шүү дээ. Тэгэхээр одоо улсын төсөв цуулах яг бид нар одоо өнөөдөр
өчигдөр хоёр улсын төсвийн санал дээр Суулаа Баялгийн аймаг хийх ихний ээлжээр одоо чагсаагаал бичгээд 80 гаруй тэрбум төгрөгийн санал бид нар өгөхгүй сууж байна. За би өөрөө жил болгоод төсвийн ажлын хэсэгт ордог төсвийн байнгын ороонд байгаа яаж хийж байгаад би энэ 80 гаруй тэрбум төгрөгийн ажлыг суулгандаа л гэсэн бодолтой ажиллаж байгаа шүү дээ. Таны ер нь номер 1 ирэх ашиг юу вэ? За одоо яг ямар улс төрч гэдэг утгаараа юу, гэрийн эзэн аав гэдэг утгаараа юу? Би улс төрчтэй ярьж байгаа учраас тэр утгаараа. Гэхдээ саяны одоо би бодож байгаа ажлуудаа хийчихвэл Монгол улсын хөгжил дэвшил бас нэг салбарт нь хөв нэмэр оруулах болов. Түүнээс хүн бүгдийг амжуулна гэдэг тэрэн шиг бодлоо зүйл байхгүй юм байна. Ганц хүн угаасаа хүрэхгүй юм байна. За одоо манай тойрог сонгогдсон гишүүд бид нар заримдаа одоо санал бодлоо солилцдог. Мөн одоо бусад тойрогоос одоо байнгын уулздаг гишүүд байна. Бид нар их орныхоо төлөө юм ярьдаг штэ. Одоо энэ бас нэг мэдээлэл хэлчихэд одоо улсын хурлын гишүүдийг одоо нийгэм маань өөрөө тийм болчихжээ шүрээ нараа. Улсын хурлын гишүүн гэхээр л худлаа ярьдаг, улгаа хийдэг энэ муу итгэхгүй болчиход хийж болчихж бүгд тийм биш бах тий. Тэрийг албаар харлуулах зорилготой ч зүйлүүд байдгийн юм шиг. Гадна дотны ч нөлөө байдаг болов гэж боддог. Тийм учраас улсын хурлын гишүүн болон бид нар ингээл манай өрөөнд хаяа ингээл суугаад сайд дарга нар бид нар суугаад нийлээ суухтаа одоо нийлээд хулгай хий гэж юусэн юм ярьдаг шүү дээ. Энийг яаж сайжруулах вэ? Энэ хамгаалалтын сайдаа халамжийн нийгэм хамгааллын салбар чинь зөв явж байгаа юм. Халамж хэтэрхий автгаараад байгаа юм шүү. Инх хоёр сайдын хөдөөж хуч ингээд байгаа юм шүү. Жавхлан сайдаг ийм л зүйл яриа суудаг шүү дээ. Тийм учраас энэ 126 буюу одоо энэ төрд ажиллаж байгаа хүн болгоо муу хүмүүс биш дээ. Сайжруулах зүйлүүд байна. Сайжруулах зүйлүүд байна. Нийгэмд зохиомлоор бухимдал бий болгодог тийм хэсэгч байна. Одоо та залуу хүн те. Нэг үг хэлэхэд сүүлийн манай залуучууд маань орлогоосоо илүү зарлагтай амьдрах болчихж байна. Одоо сарда 4 сая төгрөгийн цалин эсвэл 3 сая төгрөгийн цалинтай байгаа бол сарынх нь зардал нь 10 сая болчихсон. Заавал одоо шинэ утас гарахаар тэрийг авах гэж хичээдэг болсон байна. Миний нэг одоо ажиглаад байгаа зүйл бол залуучууд маань орлогоосоо илүү зарлагтай амьдрахыг илүүд үздэг болсон. Тэгээ н орлого нь зарлагтаа хүрэхгүй болохоор бухимдаад төр засгаа зүхэл. Одоо та энэ ажилд авъя гэсэн зарыг хардаа. Энэгээр дүүрэн ажил биш. Орхон байхгүй. Орхон байхгүй. Эн чинь өөрөө биднээс энэ дэр дүгнэлт хийх би мөн л одоо энэ нийгэмд одоо алхаж яваал нэг залуугийн нэг шүү дээ. Тийм учраас зохиомл ийм хэрэглээ тэрийгээ дагаа зохиомл ийм бухимдал бий болчихсон болов уу гэж заримдаа боддог юм. Гадаадад хаач очиод ажилласан одоо нээлттэй л байна. За хөдөө бол ялангуяа ажлын байр маш хомс одоо би Баялгийн аймагт явахдаа дийдгүй. Нэгэнд одоо өнөө маргаашийн дотор та бүхнийг ажлын байраар бүгдийг хангаж чадахгүй. Төрийн албач нь өөрөө хэмжээтэй, аж ахуй нэгжүүд маань хэмжээд Улаанбаатараар дүүрэн ажиллана. Тэнд очиж ажил хийлдэ та нар залуучуудаа. Одоо залуучууд биднээс юу гэж нэхэр үгүй нэг газар качкар болгож өгч. Дээд сургуулийн 2 дипломт. Нэг газар качкар, нэг газар манаач болгож өгөөд. Үгүй яах юм та сурсан юм бол Улаанбаатарын би заримдаа зарыг харуулдаг та нарын хардаа. Ийм ажлын байр. Жишээлбэл говь дээр говийн аймагуудад нэг сумын тамгын газрын дарга хийх хүн олддгүй юм шүү дээ. Ажиллах хүн байхгүй болчихсон. Тийш явахгүй. Гэтэл манад ажилгүйчүүд их болчихсон. Энд ажиллах хүч байхгүй болчихсон. Энд чинь одоо интеграцид оруулаад дээр үдчд яасан ч хайхтар ухаантай байсан юм дээ. Илгээл тэгэл таныг дээд сургууль төгсгөд шууд нэг аймаг дээр зоодог байлаа шүү дээ. Энд чинь нэгдүгээр таныг ажлын байртай болгож байна, хоёрдугаар нөгөө хэлээд байгаа селекцийн асуудал. Та тэнд очиод нэг залуутай танилцаад гэрүүл болоод гэж зохицуулдаг байсан байна те. Гэхдээ ингээд нийгэм маань нэг тийм хиймэл бухимдал маш их ажиглагдж байна дөө. Одоо манай нэг найз хэлжээсээ одоо энэ нийгэм чинь дарга хүн баян хүн хоёрыг үзэхэ байсан шүү дээ гэж. Нөхөр бол улс төрч биш. Харахгүй хөдөлмөрч залуу л да. Тэгэл тэрийг ч одоо тухайн орон нутагтаа үзэхэ болж энэ нэг баян хүн гэл. Ийм нь хулгай хийгээд байгаа шүү гэж харлаа л те. Гэтэл нөхөр бол өглөө эрт босдог. Тэгэхээр ажилсаг зүгээр байдаггүй байнгын нөгөө ихтгэл баян кинондэр гарч Монголд амир зүгээр юм яриа явж та сураа хэлдэг л те. Тэр чинь юг харуулах гэдэг нь тэгэхээр баян хүндээ нэг алд сур хэлдэг ямар хүн ийм байх ёстой шүү гэдгийг харуулах гэдэг шүү. Гэх зэрэг бодох зүйл маш их байна дөө тэгээд. Тийм төрийн нөр хүн дунжаагаад би бас эмзүүлж авдаг юм. Бидний ч одоо өвөө эмээг үед ч одоо төрийн эмээ сүлдөршөө төрмөн гэж юу нэл хүндэтгэлтэй харцдаг байсан. Одоо ерөөсөө муулаал гэдэг болчихсон юм байна. Энэ магадгүй бас асар там сөрөг үр дагавартай гэдгийг би бол одоо жишээл хувь хүний хувьд гэж боддог. Тэгэхээр төрөө хүндлэх энэ нэг жоохон сайжруулаасай. Гадны нөлөө их байна шүү. Гадны нөлөө одоо аль ч улсын ч байдаг юм тийм ээ. Энэ үргэлж тийм сэтгэл дундуур амьдрах тийм сонирхол бас их байгаад байна.
Ахтал одоо бид чинь манай найзууд бүгдээр л улс төрч биш шүү дээ. Бас бизнесч хөдөлмөрч хүмүүс байна. Болоолох юм байна шүү дээ. Тийм учраас энэ нийгмийг харлуулах, энэ төрийн нэр үндийг унгаах, энэ төрдөө сэтгэл дундуур байх, Монгол улсын төрийг тогтвордоггүй байлгах сонирхол их явдаг юм шиг байна шүү дээ. Монголын төрийг хэн удирдах вэ? Төрийн түшээ гэж ямар хүнийг хэлэх вэ? Таны материалыг ингээд захин орчноос хайгаад жоохон судалж үзлээ. Та чи харьцаагүй факт багтаа хүн юм байна. Багтаа гэдэг нь бас огт байхгүй бас хүн биш байна. 20 онд чинь та хүн сүдэн аж ахуй дид сайдарнууд яригдчихсан юм биш тий? Тий. Тэгж яагаад болсон юм байна? Ашиг сонирхлын зөрчил. Болоосон шүү дээ. Болоосон юм уу? За. Тэг чинь ашиг сонирхлын зөрчилтэйгээ болоосон юм шиг байна. Тий. Энэ ингэсэн 2000 салбарын хурц 16 онд яг одоо Монгол Ардын намд олон жил явсан хүн сүдэн аж ахуйн дид сайдаар миний нэр дэвшээд удирдах зөвлөл дээрээс би 92% санал авчихсан. Тэгээд авилгалаа тэмцэхтэр очсон. Тэгээд ашиг сонирхлын зөрчилтөө гисэн л байна лээ. Тэгээд нэг хүн өргөдөл бичиж өгөөд тэрийг аваад үзсэн манай ойрын л хүмүүс байна л л. Яг тэ одоо тэгээд улс төрийн болсон байна. Би тэрэнд бол нэг хэмзэглээгүй. Би өөрийнхөө мэддэг салбарт аавынхаа одоо насаараа ажилласан салбарт бас нэг дид сайд болоод одоо бас нэг жоох юм хийчих юмсан л гэж бодож явсан. Тэгээд тухайд би сая танд хэлсэн Орос руу бас хаяа бизнес хийн. Тэгээд Орос улсаас тухайд бас Улаанбаатар импортлох боломж гарч ирсэн. Манай найзууд тэгээд би ч өөрийнхөө орос хэлтэй л дээ. Тэгээд цуг яваал түүнээс биш би тэнд одоо мөнгө оруулаад янз бүрийн болсон юм байхгүй. Тэгээд цуг явж исэн чинь хэлмэгдүүлээл тухайд ч одоо энэ талбай дээр ногоон тууд зүүсэн нөхдүүд гарч чагсаал одоо муу будаа оруулж ирлээ нэ тэрэгээл тэ. Тэгээ би бодож ирсэн энэ сошиал гэж юм энэ хүнийг гүтгэх хэнийг ч гүтгээд ер нь амьдралгүй болгох болох юм билээ дээ энэ сошиал гэж юм дээ. Сөрөгдөл маш та. Тухайд би бол одоо будааг маш сайн мэднэ. Мэдээж хэрэг лабораториор нь шинжилүүлээл тэр чи үрийн будаа байсан санагдаад байна. Тэгээ үрийн будааг аваад соёлтын хэмжээг нь хардаг те. Тэгээд бүх юмыг үзэл одоо элдв өвчнөд байна уугүй юу гэж лабораторийн дүгнэлт нь маш сайн ингээд гарчихсан л байсан. Гэтэл хүмүүс ч одоо нэг урааныг ингээд янз бүрээр хэлж байгаад мэдэхгүй юм аа. Ингээл хашгирсаар байгаа л тэр юмыг л унгаах зорилготой байдаг юм байлаа шүү дээ. Улаа бодоо огт мэдэхгүй хүмүүс тухайд бичээл тэгэл намайг одоо асуулын зөрчилтэй гээл одоо дид сайд болгож байгаагүй. Гэхдээ нэг хаалга хаагдахад нөгөө хаалга нэгдэнэ. Тэгээ би одоо залуучуудаа дүүнертэй би ялангуяа хэлдэг юм ер нь зөв байх хэрэгтэй шүү. Аливаа юмны зөв талд л байгаарай гэж тэ. Тийм учраас тухайд миний хийсэн үйлдэл бол маш зөв байсан. Оруулж ирсэн манай Улаанбаатар тэр чинь 2016 гэдэг чинь 17 оны ургацын мэдээг аваад үзээрэй. Яг Оросоос импортоор 4000 гаруй тонн будаа орсон. Маш сайн ургац өгсөн. Ашгүй тэгэхэд одоо бид нар нөгөө залуучуудаа хэлж уулзж байхдаа ярьж байлаа. Хэрвээ тэр жил ургац муу авсан бол бид нарыг шоронд хатаахаар юм л шүү. Тийм учраас үнэхээр сайн будаа байсан нотлогцсон шүү. Тийм байлээ. Одоо нэрийг хэлээд явах байсан шүү тэр бол. Тийм үү. Одоо нэрийг хэлээд явах та сонсчихсан ба 20 оны сонгуульд та чинь бараг заалнаас нэр дэвшээд мандат авсан юм шүү. Та чинь одоо тухайн үед барилга байгуулалтын сайд тий. За Байдал хаан Султаны бас ураг садангийн хүн. Тэгээд тэдний хамаатан байсан учраас Наван гэрлэр шууд нэр дэвшээд мандат авсан. 2016 онд бас судалгаа хийхэд би Баялгийн аймагт нэгэр байсан шүү дээ. Наан за. Тэгээд би тухайн үед Телехан дарга маань нэр дэвшсэн та дэвшчихээ яг би нөгөө дайчхан дид сайд бас хийж үзье гэж ухарж исэн. 2020 онд бол одоо тухайн намын дарга хөрсөх дарга ерөнхий нэрийн бичгийн дарга амар эсгэлэн байсан. Намайг дуудаа заа нөхөр дэвшнэ гэж дэвшүүлсэн. Заалнаас дэвшээгүй. Яг намын бодлогоор уншигдсан шүү. Яг л тухайд дэвших сонирхолтой байсан хүмүүс байсан юм байлээ. Байлж байх үү байсан. Байж л байгаа. Тэгээд гооч ингэслээ тэрний хамаатан ингээл одоо та жишээлбэл манай монголчуудын ихэнх нь борж гэн штэ. Овгоор тэгээд бүгдээрээ хамаат юм уу гэвэл. Тэрэн шиг манай Байдал хаан гişүүд чинь шалуур овгийн хүн. За султан уусан хуучин гисэн байсан султан ах маань яхаар байхгүй манай хамаатан мөн. Тэгээд нөхөр өөрөө 20 онд дэвшээгүй штэ. Тэгэд ингээд тэрний хамаатан энэний хамаатан гэдээ ярил бүгдээрээ л хамаатан айгуул та хоёр ч хамаатан болно ш бүр цаад ингээд яах юм бол чи учраас энэ дээр нэг арын хаалгадаад ч юм уу огт гарах вариантгүй хүнийг одоо султан гişүү эсвэл Байдал хаан хацраа дэвшүүлсэн ч юм шиг те улс төр улсаа янз бүр юм явдаг ш
Ярьж л байдаг юм би нэг тоод. Тэгээд таамаг хардал бас байна. Байна. Тэгэл би тэрийг тоодгүй шүү. Тэгээд гол нь тэрэн дээр хариулт өгмөр байгаа юм л да. Ер нь л сонгогч иргэд бас мэдмээр байгаа юм. Энэ ер нь хууль тогтоох гээд бидний дуу хоолой явж байгаа. Хууль батлаа явж байгаа. Та эдний одоо бодлого шийдвэрэл Монгол ус явж шít. Тэгээд тэр хүмүүс маань ер нь яг ямар хүн бэ гэдэгт бол иргэд маань тодорхой мэдээлээд өөрсдөө үнэлэлт өгнөлт. Тэгээд энэ дээр одоо телевиз үзэгчдтэй хэлэхэд 20 онд би булхацаад байдаг ч юм арын алгаар мандат аваагүй шүү. Нам мэдээж хэрэг удирдах зүйлээс бодлогоор гаргах варианттай нам чинь яах гэж байж өрсөлдөж байгаа. Ялахын тулд өрсөлдөж. За Увакирыг дэвшүүлэх юм бол нэг суудл ацрах юм байна гэж үзсэн учраас Монгол Ардын намын удирдах зөвлөлөөс бодлогоор миний нэрийг Баялгийн аймгийн тойрог дээр уншсан. Тийм учраас энд би ямар нэгэн булхааны хүний ахтай хамаатан учраас орж ирээгүй шүү гэдгийг хариуцлагатайгаар хэлье. Түрүүний өрийн бодоо дээр өрийн бодааны асуудлаар хэрэгт холбогдоод хэрэгээ хаалгаж байсан гэсэн нэг юм үг явж ил. Заагүй одоо тэр ингэсэн шүү дээ 2016 онд яг удирдах зөвлөлөөс 92% санал аваад тухайд манай Булгантын гишүүн одоо за мөнгөн чимэг дэд сайд болж исэн тий одоо энэ Баттөмрийн хоёр дэд сайд болж исэн дэд сайдуудын асуудал л да. Тэгээд бид нар удирдах зөвлөл дээр нэг зарчим дээр тохирсон. Хэрвээ одоо өрсөлдөгч нь ялсан өрсөлдөгч нь улс төрийн ямар нэг шалтгаанаар томилогдож чадахгүй бол дараагийн нэр дэвшигч автомат орж ирнэ шүү. Дахиж өрсөлдөнгүүгээр гэдэг зарчим тохирсон байсан. Тэгээд тэрсэн 3 дахь өдөр болгон засгийн газрын хуралдаанд тавиадаг 3 дахь өдөр миний нэр за та ингээд асууршин зөрчилтэй болохгүй нэгэн гут дараагийн 7 хоногийн 3 дахь өдрийн засгийн хуралдаанаар манай савилагчдад дэд сайд болж ирсэн. Тэгээд болоод нийслэлийн прокурор дээр над дээр ирүү үсчихсэн байсан. Тэгээд бид чинь 4 дахь лөө 5 дахьд нийслэлийн прокурорд очлоо. Одоо өнөхөр гин буруутай бол одоо бид нар явдаг газар нь явчих юм чинь дамнаа гэсэн миний мөрөн дээр алгадаадгүй та зүгээр байсан байж тэгэл тэр хэргийг хаасан шүү дээ. Тэгээд та боддоо эн чинь 7 хоногийн өмнө ирүү үссэн би одоо ирүүгийн ялтан болсон байсан. Гэтэл нөгөө хүн томилогдоод явангууд 2 хоногийн дараа дүүхүү зүгээр байсан байх шүү гэж мөрөн дээр алгадаад явуулсан шүү дээ. Тэр чинь улс төр байгаа нь харагдаж байгаа. Тийм учраас хэрвээ би буруутай байсан бол одоо намайг зүгээр байхгүй байсан байх. Тийм учраас энэ цэвэр улс төр байсан тэгээд тухайд харагдсан тэгээд за яах вэ гэд би ган гэж нэг үг дуурайгүй. Одоо та намайг ингэчлээ, одоо намын дараа намайг ингэчлээ дээ. Би өөрөө ажилтаа амьдралтаа ажиллая гээл за шүдэ 100-аар за би 20 он заавал дэвшиндээ гээл. Тийм байлаа. Энэ талаар таны тайлбар ерөөс архивлж байхгүй байлаа. Ерөөс хэлж байгаа юм гэж та. Тэгээд 10 хоногийн дотор өмнө хэрэг үүсгээл 10 хоногийн дараа хаана гэдэг чинь аюу сонирн байгаа зү. Гэтэ би тэрнд эмзэгэлдэггүй. Энэ маань надад эргээд тэгээд би 2018 онд буцаад буян тухай дахь гайлын газрын орлогч даргаар томилогдчихсэн. Төрийн тусгай алба гэсэн үг шүү дээ. Тэгээд би 19 онд сонгуулийн өмнө ажиллаа өгөөд их хурл дэвшнэ гэдэг би 19 онд миний тушаалыг гаргаад хийжсэн. Та түрүүн зөвхөн байх тухай асуудал хүнсэн учраас нэг зүйлийг танаас асуу гэж бодож байна. Та одоо ингээд 5 дахь жилдээ улсын хурлын гишүүнээр ажиллаж байна. 2 удаа сонгогдсон гишүүн. Олон одоо мянган хүн тань саналаа өгч итгэл хүлээлгээ тэр олон хүн итгэлээд байгаа авч байгаа. Та ямар нэгэн эрх ашиг, ямар нэгэн бүлэглэл, хэн нэгэн эрх албан тушаалтан эсвэл магадгүй одоо гадны санхүүжилттэй хэн нэгэн таны санхүүжүүлж бол тэдний төлөө явж байгаа юу? Би сонгогчтой буюу энэ ойр дотны хүмүүстэй хэлдэг. Надтай нэг 2 асуудал битгий яриа гэж. Нэгдүгээр хууль шүүх цагдаа прокурортой холбоотой асуудал надаас ингэ битгий гооч. Одоо амьдрал болсон заримдаа хүүхдүүдээ одоо хэрэг татагдсан одоо ялагдж байгаа хүүхдүүд юм хэлж өгөөч ярьж өгөөч гэхий шүүх цагдаад холбогдсон залуучууд заримдаа гуйдаг тохиолдол байдаг л да. Та тэр цагдаад хэлээд өгч би ингэ сохтуу явж байгаад журмлуулсан юм аа машина гэлтэй. Тийм учраас нэгдүгээр надад шүүх цагдаа прокурортой холбоотой надаас битгий гуугаач гэж. Хоёр дахь нь тендертэй холбоотой асуудал надад битээр. Би яг энэ хоёр дээр би үнэхээр авьяасгүй юм билээ. Авьяастай хүмүүс байдаг уу? Тийм учраас ер нь зөвл бай гэж. За бусад ямар нэгэн асуудлыг би бол зохицуулчих гал үздэг л дээ. Одоо нэг зарим нэг хүнд туслах одоо явдал байж байгаа заримдаа нэг хүүхдийн сургуулийн төлбөрийн асуудал ч гоох юм дээ. За одоо Улаанбаатар хотод одоо дөнгөж сая таныг орж ирэхээс өмнө Турк руу имжлүүлэх гэсэн юм аа. Зардал өндөр гарч ир мэдүүд туслаач гэдэг. Тэгэл цалин мөнөөсөө тусалж ил байх юм. Тийм учраас хэрвээ би саяны шүүх цагдаа байдаг ч юм уу одоо тендертэй холбогдоод эхлүүл би өөрөө зөв хүн биш болж эхлэв шүү дээ. Яг орон нутг руугаа илүү олон одоо хөрөнгө оруулалт шийдүүлж байгаа учраас энэ тендерийг надад авч өгөөч тэгэж өгөөч гэсэн зүйл зөндөл байдаг. Үгүй бол зарим сонгон шалгуулалт болоод
ажил нь эхэлсэн явж байгаа сургууль цэцэрлэг одоо энэ цэнгэлийн замтай холбоотой байдаг ч юм уу. Энэ тендерийг Бакир авцсан гинлээл гэд яриануд байж л байдаг л та. Яриа байх ч ёстой. Тийм учраас одоо хүн ер нь зөвөл байх хэрэгтэй. Манай аав тэгж хэлдэг байсан юм дөө. Тэгээд одоо хүнийг одоо амьдралд нь байдаг ч юм уу те одоо ирчүү эр хүнд бити гайвал садаа болж байгаараа булан эргээл тэр хүнтэйгээ тааралддгийн шүү дараа нь гэж те. За алдаа гаргадаггүй хүн ч гэж байх уу те. Наваа одоо та материал харсан л байх асуухгүй байх шиг байна одоо өмнөөс гэрүүл болж л байсан те. Тэгэл алдаа гаргадаггүй хүн гэж юу байх уу бас эн чинь манайх тийм хувийн амьдрал тийм учраас тиймэрхүү алдаанууд гаргаж л байх юм. Түүнээс одоо хулгай хийгээд худлаа ирээд байдаг ч юм уу тийм ноцтой алдаа нэг гаргаагүй л гэж боддог шүү дээ өөрийгөө. Зөвл байхыг хичээж байгаа. Ер нь ялангуяа төрд байгаа хүмүүс маань өөрсдөө зөв байх юм бол хичээнгүй байх юм бол эргээд энэ Монгол улсын хөгжил дэвшилдэж хэрэгтэй дээ. Яг нь манай Монгол улс одоо сая бид нар бас нэг Сierra-Leone-д энэ инхийг сахиулахтай холбоотой аль хаасан нэг 2-3 залуучуудтай бид нар жоохон хууч хөрөөр суусан. Тэгээ тэр залуучууд үнэхээр мэдэрсэн бэл. Манай Монгол улс ямар сайхан юм бэ гэж. Тэгээ ямар сайхан эргчүүлээд одоо тэр инхийг сахиулж байгаа тэр улс орнуудад очиход одоо шалбаг шиг юм усанд ороод тэндээсээ уугаал тэндээ бие засаал цэвэр ус байхгүй. Тэгэл буу шийдэн барьсан хүмүүс одоо янз бүрийн бүлэглэл одоо хөгжиж гисэн. Гэтэл манай Монгол улсад уулын ам болгоноос цэвэр ус урсч байна. Дуртай газараа бид нар майхнаа бариад амарчдаг. Дуртай хөдөө айлдаа очоод махаа чануулаад нэг хойноо гаргуулад ахаа ихчээгээд хонж өнжиж болдог те. Ямар сайхан улс бид нар амьдарч байгаа юм дээ гэж тэр залуучууд хэлж байна. Энд чи юуг харуулж байна гэхээр эх орноос өөр газар очоод хэцүү зүйлийг үдсэн залуучууд амьдарч байна шүү дээ. Хилийн дээс алхаж үзээгүй, нүд нэгээгүй залуучууд фэйсбүүкээр янз бүрийн бичдэг шүү дээ. Хүн дарамтлуулж үзээгүй. Монголоороо, онгороороо Азаараа дуудуулж үзээгүй. Хүмүүс маань одоо энэ Монгол улсаа зүхэл байж байгаа шүү дээ. Яг нэг үг л. Энэ маань эргээл нөгөө зөв хүн байхтай холбоотой. Би бас нэг зүйл дээр эмзэглэжсэн. Сая ерөнхийлөгч байсан очир утгааг нас ороход тэр доор нь байсан комментууд те. Чи Монгол хүн хизээ юм байла. Харин тийм. Одоо хойноос нь тэр өхүүл таарна гэж амьд байгаа хүнийг те. Яг энэ чинь юуг харуулж байгаа нөхөр нөгөө бойжоогүй л одоо залуучууд ялангуяа ирчүүд бойжоогүй цэрэгт явж үзээгүй нэг хүннээс шанаа авч үзээгүй нэг хүн шанаа өгөж үзээгүй гидсэн нөсөж үзээгүй залуучууд л ийм шанаа гэж нэг хүчирхийлэл гэдэг байгаа шүү. Гүн чи эр хүн гар зөрүүлдэггүй эр хүн гэж хайсан. Би ч өөрөө сэлэнгэд өссөн шүү дээ. Шанаа авч лээлээ тийм. Энд чинь эргээд эр хүнийг бойжуулах л одоо амьдралд сургаж байгаа л зүйл шүү дээ. Хин дуртайгаа амдаа орснороо доромжилдог те. Айж эмэх ичхийг мэдхээ байдсан те. Гэх зэрэг нийгэмд л тэгэл муутаан зэрэгцээл амьдарч байна даа гэхдээ мэдээж бүгдээрээ ийм зүйл биш. Ийм тийм бүгдээрээ тийм муу биш. Бид нар ч одоо яг ард түмний дунд байгаа учраас сайн муугаа ялгана. Тэр нэг 10% байна да болж утдаг. За босоод 90% нь ёстой төрийн сүлдөршөө гэл ерөөлөө хэлээл өрөвхтэй тэжээгээл ах амьдралаа залгуулаад явж байгаа юм ард юм шүү дээ. Үгүй сошиал бас нөлөөлөд байгаа шүү. Сошиал гэж утасны цаанаас их доромжлохын утасны цаанаас хараад зүгтэх хүмүүс аягүй биш. Тий, өнгөрсөн жил манай учрал гişүн бас сошиалын хуулийг оруулж ирэх гээд нэлээ нийгмийн эсэргүүцэлтэй тулгарлаа шүү дээ. Өөрөө сүлдэн тэгэл. Ер нь яг зарим зүйлийг хязгаарлах нь зөв гэж боддгий. Энэ гэхдээ хэвлэлийн эрхчлөлийг боомлох гэж байгаа зүйл биш. Яг тэр наа гайлд байхад би одоо нэг зүйл дээр эмзэглэжсэн. Facebook дээр худлаа үнэн мэдээлэл бичсээр байгаа л нэг ихтер нөхөр хоёрыг салгаа хийсэн шүү дээ. Улаан цай бүтгсээр байгаа л тэгэхээр би бас бодож байсан сошиал гэдэг зүйл чинь таны гэрийн хаалгыг тогшихгүй гэрт чинь ордог эд шүү дээ. За хүн орж ил тогшоод авах, оруулж нь оруулахгүй. Сошиал бол таныг тэнд жаргал зовлонтой байгаагаас үл шалтгаалаад хаалга тогшихгүй орж ирдэг. Тийм учраас сошиал дээр зарим зүйлийг хязгаарлах нь зөв гэж боддог. Одоо насан туршаагүй хүүхдүүд маань энэ YouTube одоо Яндекс, Google дээрээс юу үздэг бол гэж би санаа зовдсон шүү дээ. Одоо би ч хүүхдүүдтэй хүнтэй элдвээ юм л байх юм биш үү? Facebook дээр. Тийм учраас насан туршаагүй хүүхдүүдийн үздэг зарим контентуудыг хязгаарлах нь зөв. Зөв бус хэллэг, зөв бус зураг хөрөг бичлэг тавьдаг хүмүүсийг хязгаарлах нь зөв. Энэ сошиал гэдэг юм чинь хамгийн аюултай хэрэгсэл болсон. Манай Монгол улс шиг задгаа байж байгаа одоо энэ сошиал алга байна шүү дээ. Одоо та энэ мөрөдөө тоглоомыг харж та. Жилдээ 1.1 их 80 төгрөг, эсвэл Монгол банкны мэдээлснээр 1.4 их 80 төгрөг зөвхөн тэр 1xbet гэдэг мөрөдөө тоглоомоор ямар татвар төлөхгүй хэлийн гадна гарч шүү дээ. Оросд нэг Орос хэлж шүү дээ. Бицээ хэлээ. Монголчууд маань ямар сайхан баян юм бэ гэл 1.1 их 80 төгрөг шүү.
Би сая өдөө суманд очиход хурал заал хүмүүс суудсан. Тэгээд хойноос нэг ороход зарим залуучууд тийм малчин залууд ингээд би хажуугаар харахтаа харж байгаа шүү дээ. 1xbet тоглоосоо малчид тоглоод эхэлсэн байна шүү дээ. Энэ за яг мөнгө нь явчихдаг юм байж. Манай монголчууд юун сүртэй 1.1 яваал үздэг болиочдаг. Гэтэл энэний чинь цаана нийгэмд үзүүлж байгаа эффект нь хорон нөл нь маш их шүү дээ. Маш олон залуучууд энээс болж амиа гаргаж байна. Тэгээ одоо миний сайн таньдаг нэг залуу 2 жилийн өмнө Баян аймагт машин дээр өөрийгөө боогоолноос орчихсон тохиолдолд ганцхан ээжтэй захиа хичээл 120 сая төгрөгөөр тоглолцсон. Амиа орлол маш их байна. Гэрүүл салд замраагаа алдсан. Энэ мөрөдөө тоглоомоос болоод одоо та нөхөртөөгөө цуглуулсан мөнгө чинь нөхөр чинь гадаа машиндаа сууж байгаа тоглолцоо ороод өглөө ямар ч зүйтэй хашгирч уурлаа шүү дээ чинь дээ. Тэгэл тэрнээсээ болоод гэрүүл салд маш их болсон. Маш олон залуучууд үйл хөдлөлтөөр машин тэрнээсээ салж байна. Энэ чинь төр хязгаарж өгөх ёстой юм байгаа үст. Одоо учрлыг барьж идэх шиг байна л учрал сайдыг. Би учрал сайдыг их хамтраарай. Сайн сайхны төлөө хийсэн юм чинь өнөөдөр биш юм гэхэд маргааш үнэлэгдэнэ. Тийм учраас мөрөдөө тоглоомноос ард иргэдэд хамгаалах үүрэг төрд байгаа учраас бид нар учрал сайдыг дэмжиж байгаа араас мөрөдөө тоглоом гэдэг хязгаар тэр яг бизнесийг эрхэлдэг хүмүүс маань тэр асуудлыг хөндөж босгож ирсэн улсын хурлын гишүүн сайдыг харлуулдаг технологи бий болсон байна шүү дээ. Одоо та энэ веб гэдэг хараад 11-ийн сургуулийг тойр зогсоод 4-5 дахь ангийн хүүхдээс эхлээд татчих шүү дээ. Үүний чинь төр хязгаарч ёстой юм байгаа. Энийг ярихаар тэр вебийн бизнес эрхлэгчид бизнес эрхлэлдэг хүмүүс шууд биелүүдэд дайрдаг юм байна лээ. Би өөрөө гайлд байсан мэдээллийг авч үзэж байгаа жилдээ 40 орчим тэрбум төгрөгийн веб орж ирдэг. Энийг төр хязгаарлах хэрэгтэй юу гэвэл хязгаарлах хэрэгтэй. Яагаад гэвэл энэ веб-с болоод 10-20 жилийн дараа ямар эффект гарахыг бид нар мэдэхгүй. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын нэг тодорхойлж чадаагүй шүү дээ. Төрийн түвшээгийн өрөөнд орж ирсэн учраас өрөөдөө танилцахгүй болохгүй. За бүх таны одоо сонгогчид төрийн ордонд орж ирээд таны өрөөдөө танилцахгүй байх гэж чадахгүй тий. Тэгээ хүмүүс тэгж ярьдэн шүү дээ. За яста төрийн ордонд тансах аршид та нэрээ тухтаа суугаад байдаг гişүүдээ тэгэж яриаддаг. Өрөөгөө танилцуулна шүү дээ. Бас нэг ч том өрөө бол биш шүү. Тий, нэг том биш ээ. Ер нь улсын хурлын гишүүд чинь айхтар том өрөөнд харин ч минийх бас нэг жоохон том дунд юм байна тань. Дундын маягийн өрөө. Би өнгөрсөн 4 жил би жижиг өрөөнд суудаг гэсэн. Би ч өөрөө их цэцэг тарьдаг хүн. Тэр нөө том өрөөнд ухаар цэцгнүүд нь улам томордог баг. Тийм учраас энэ хуучин болорчлон сайдууд дэжгүй сайд сууж байсан өрөө. Тэгээд цэцэг голдуу тарина. За дандаа ховор цэцгнүүдтэй миний ч одоо би ч өөрөө тариач юм шүү дээ. Тийм нэрлэж бидэхгүй л байна би бол. Тий энэ одоо энэ цэцгнүүд бол жишээлбэл фикус гээд энэ Monstera Albo Yellow гээд за тэнд миний өөрийн тарьж ургуулсан Улаанбуудаа. Ажин Бурятский Далис гээд сорт байна. За энэ Monstera гээд миний хамгийн дуртай том цэцэг. За тэгээд эдгээр дотроос би бас танилцуулъя. Энэ зураг маань манай нэг дүүгийн хүүхдэн зурсан гар зургийн нэг 4-р ангийн хүүхэд. За Мухаммед Захар гэж манай дүүгийн хүүхдэн зурсан. Тэгээ би бас төрийн ордонд байлганаа гэд энэ дүүгийнхэн дээр зургийг би бас худалдаж авсан. Тэр айлын хүүхдээс урамшуулах хэрэгтэй шүү дээ. Тэг өөрөө зургийг дараа тавьчихсан. Тэгээд энэ болохоор яг 30 гаруй жил манай Баян аймаг Оросын холбооны улс одоо Монгол улсын хил дээр 30 гаруй жил гадаа баганд нар салхинд байсан 55 дугаар баган дээр байсан сүлд. За. Сая одоо Нямбатар хууль зүйн сайд байхдаа бүх шонгуудын хилийн багнуудыг сольсон шүү дээ. Жохон чанартай тийм багнууд бол бас хуучирсан байсан. Тэрийг солих үед гарсан дээр 55 дугаар баган дээр байсан сүлдийг би бас өрөөндөө золчоод байгаа юм. 55 бас гоё юу. 55 дугаар баган дээр Баян аймагт байдаг. За энэ миний өөрийн сэний хэлсэн одоо тариа. Энэ соён бана лигдэн гэдэг нэг найз өгсөн юм аа. Би өрөөндөө тавьчаад байгаа. Гэх зэргийн за мэдээж яриг одоо доомборгүй казах хүн гэж юу ах вэ? Би ч заримдаа бас манай залуучууд доомбор дарна. Хөөс та дарах юм шиг. Тий. Гэхдээ би одоо сэлэнгэд өссөн арай доомбор сураагүй. Энэ ажлынхаа эхний өдрийг би бас доомбор сонсож эхлүүлдэг. За. Гэх зэрэг ийм энгийн л өрөө шүү дээ. Яг манайх одоо би бас энэ туслах зөвлөхөдд хэлдэг. Баян аймагаас ирсэн сонгогчдод иргэд байвал бүгдийг нь оруулаа. Энэ чинь хамгийн хол аймаг. Тэр болгон жил болгон сар болгон одоо ирээд яж чадахгүй. Тэр төрийн ордонд байнга орж ирээд чадахгүй. Тийм учраас Баян аймагаас ирсэн ямар ч хүнийг одоо очор дугааргүй заавал оруулж гэж хэлдэг. Тэгээд энэ өрөөнд суугаад ажил амьдралаа ярилцаал гардаг ийм л өрөө шүү дээ бид нар. За маш баярлалаа өрөө танилцуулсанд. Энэ чуулган хуралдаж байгаа чуулганы завсарлагаанаар таныг өстой
үйл бодлыг сонсголж эхэлж хичээлээ. Тэгээ баярлалаа. Тэгээд ийм энгийн өрөөнд л бид нар байдгийг шүү. Тэгээд мэдээж хэрэг байнгын орооны дарга нар арай том өрөөтэй. Яг л байнгын ороо заримдаа тэдний урагддаг учраас ажлаа. Одоо би яг өрөөндөө бол туслах зөвлөхөдтэйгээ цуг суудаг. Айхтар тийм одоо тансаг зүйл байдаггүй шүү дээ. Тэгээ бас ард иргэдээ бид нар бас зөв ойлголтыг өгж явах хэрэгтэй. Тэгээ одоо тансаг жишээлбэл одоо манай ордны гуанзар та байнга ордог байх адилхан л одоо бид нар ч байцаатай шүлээ идэл гэл амьдэрдэг шүү дээ. Тийм учраас ийм энгийн байдалтай байгаа шүү гэдэг. Одоо чи бүр хичнээн цэцэг байна вэ? Энэ нийтдээ нэг 20 цэцэг байна. Дандаа ховор цэцэгнүүд. Тийм ээ. Тэгээ гой том урах юм тий. Энэ би Австрид явж байхдаа авсан. Энэ фикусын нэг төрөлдөө Бенжамин фикус гэдэг юм. Тэгээ ч өөрөө том болно 2-3 метр болно. Тэгээд ер нь цэцэг. Ер нь том урах цэцэг тавьдаг шүү дээ. Ажил дээр байхад бас нэг амьд орчин шүү дээ. Би ер нь цэцэггүй байж чаддаг. Манай энергитэй газар чинь цэцэг ургадаг гэж ярьдаг. Манай том ихч одоо цэцэгчин хүн байдаг. Тэгээ заримдаа зарим цэцэг маань болохоо байвал ихч рүүгээ сэхэнд амьдруулад өгч гээд явуулдаг шүү дээ. Тэгэл сэхэнээс гарч ирэх ба тий. Тэгнь. Та яг хэний хүн бэ гэ бисээ асуух гэжсэн чинь та түрүү 20 онд хөрөлсөх ерөнхий сайд байхдаа нэр дэвшээ гэд санал болгосон гэхээр та хөрөлсөх юм уу? Одоо гişүүч хэнийг нэг хүн болчиход идэх шнэ. Би Монгол Ардын намын хүн шүү дээ. Одоо тэрний хүн энэний хүн гэд ярьдаг л болсон байлаа. Зарим ардчсан намын залуучуудыг чи Элбэгдэрж юун чи Женкагийн хүн л гэдэг юм байлаа. Одоо надаас асуудаг энэ чи оюун эрдний хүн юм уу, хөрөлсөхийн хүн юм уу? Би Монгол Ардын намын хүн. Монгол Ардын намын дарга ямар бодлого гаргана би өөрөө удирдах зөвлөлийн гишүүн. Удирдах зөвлөл ямар бодлого шийдвэр гаргана би тэрийг дагаад явна. Түүнээс тэрний хүн энэний хүн өрсөх даргатай бид нар залуучтай холбоос хойш цуг явсан. Ойрхон заримдаа дуулна бид нар чи ярьж хөрдсөн. Оюун эрдэнэ даргацсан маа залуучтай холбооны дарга байсан тий. Яг улс төр болохоор тэгэл янз бүрийн хуваагдлын тэр яваа гардаг л гэж ярьдаг штэ. Тэгэл би намынхаа тулд Монголоос хэрэг ашигын төлөө зогсон доо. Төрийн төвшөд уулзах учраас асуух гол байна л да. Хүмүүс нэг улсын хурлын гишүүн болоход их улаард юм байна л да. Одоо энэ бол бид нар хөндлөнгөөс харж байгаа бидний одоо дүгнэлт. Тэг яагаад улаардаг гэхээр гишүүний нэг канап амар үнцэнтэй гэдэг юм байна. Тэрийг худалдаж авдаг юм байна канапыг. За. Ямар нэгэн асуудал дээр болохоор лобби хийгээч ч гэдэг юм. Канапа дарах унгаадаг. Эсвэл бөөндөр нь хэлж байгаа тэр асуудлыг канапаараа шийдчихдэг. Канапа худалддаг. Та хоёр нэг канапа худалддаг уу? Худалдаж байсан уу? Надаас судалдаж авъя гэж хүн одоохондоо санал тавиагүй. Манай Монгол Ардын намын бүлгийн хурал халуун болдог штэ. Маш халуун болдог шүү. Зүгээр яг хуу ардчилсан намынхаа энэ ардчлалыг өмчлөөл одоо зөвхөн манайх гэдээ яриад идэхэд би жоо игдүүрээд идэв. Монгол Ардын намын удирдах зөвлөлийн хурал шиг тийм одоо халуун ардчилсан болдог. Бид нар яг тэн дотор асуудал яриад хаалгаар гараад бид нар бүгдээрээ нээлтэл намынхаа бодлогыг дэмжээл явуулдаг л да. Тийм учраас зарим санал нийлэхгүй зүйлүүд байна. Би бол зарим зүйл дээр би надад дэмжихгүй байна. Өнгөрсөн парламентын үед жишээлбэл гурилын импортын татварыг тэглэхээр би эсрэг санал өгч байсан. Тэгээд донгодуулсан л да. Чи намын бодлого эсрэхгүй. Би нэгдүгээрт идж байгаа хоолныхаа эсрэг би санал өгч чадахгүй. Бас юмны буян гэж бас байна. Гэхдээ энэ бодлого чинь буруу шүү. Одоо өнөөдөр харуулж байна шүү дээ. Монгол Улсын газар тариалан 30% буурсан шүү дээ. Тийм учраас би энэтэй эвлэрэхгүй. Гэгцрэг зүйлүүд байдаг. Яг л тэгэл өмнө парламент тийм байсан юм болоо энэ канопи хүнтэл гэж ярьд юм лээ. Одоохондоо бид нар ялангуяа 126 болчихсон. Одоо энэ жагсаалтар орсон зарим гишүүдийг та анзаараарай. Тэр мэдлэгтэй мундаг залуучууд орж ирсэн шүү. Мажоритараар ч гэсэн одоо яг тойрог сонгогдсон мундаг гишүүд байна шүү дээ. Яг үннийг ярьдаг. Манай одоо Чойжсрын гишүүнийг хэлдвэр хэлэх юм да. Чойж ах чих сайхан иргэн шүү дээ. Яг л үнний төлөө хаяа өрөөнд орж ирэн залуу гишүүдтэй тэр хэлж байгаа загч байгаа зүйл энэ тэр би хүндэлдэг шнаа юм зөвдөг шүү. Харахтаа гэж яваад байна. Оо тий. Манай сангийн сайд жавхлан байна те. Ялангуяа одоо биднийг бодвол бас олон сонгогдсон гишүүн за Бакир өгшөө энэ болохгүй шүү. Энэ эргээд Монгол Улсын алстай эдийн засагт хоригнолдог шүү. Өмнө одоо гишүүн байсан Хөрлөбаатар гишүүн байна те. Тэгэхээр дандаа л бид зөв зүйлийг хэлдэг шүү дээ. Гаднаас нь харахаар л яг хардах хэрэгтэй л дээ иргэд залуучууд. Гаднаас нь хараад дотоод улмыг дүгнэх явдлууд байдаг. Гэтэл энэ парламент суулж байгаа гишүүд чинь бүгдээрээ тийм биш шүү дээ. Би энэ одоо ерөнхийдөө оюун эрдний
хийж эхлүүлж байгаа ажлууд 20-30 жилийн дараа үнэлэгдэх болов уу гэж боддог. Заримдаа үнэхээр зөв зүйлүүд хэлдэг. Тэгээ бид нар удирдах зөвлөл дээр заримдаа хаяа бас гэр нэг гэр орноор орж гарна тэр үед ярьж байгаа хэлж байгаа зүйл энэ надад үнэхээр таалагддаг шүү дээ. Арц намтраас гэсэн мундаг гişүүд байна. Мундаг одоо зөв байх юмсан гэж боддог гişүүд байна. Тийм учраас канапо үнлээд зараад гүгээд гişүү юм мэдэхгүй байна. Одоо эсвэл над хэлдэг юм болов зараад идэв юм болов. Цаагараа зараад идэв. Үгүй баха арайгүй баха. Энэ 126 гишүүн болсон энэ маш сайн зүйл болсон шүү. Монгол Улсын парламент бол за яг эртээд Бямцгт гишүүн хэлжээ 76 хот одоо хайрцаглагдах байдаг ч юм уу намын бүлэг тэн доторх байгаа бүлэглүүд хайрцаглах гэдэг байсан гэж одоо энэ 126 тийм боломж байхгүй. Боломж байхгүй. Одоо сая улсын төсвийг 2 удаа унгаалаа шүү дээ. Зарим гişүүд зөв шүү дээ. Энэ чинь өөрөө парламент гарчил шүү дээ. Буруу яваад байна та нар. Жишээ дотооч шиг бодлоо шүү дээ. Тийм чинь зөв шүү. Ерөөсөө төсвийг чинь улсыг хүлээж авдаг байсан юм л шүү дээ. Хоргийг. Тий хүлээж авдаггүй байсан. Тэгээ ерөнхийлөгч хориг тавиал дахиад бид нар алдагдaltaгүй төсвүүд хүүхэндээ анх удаа батллаа. Тийм ээ. Тийм учраас коноп зарсан явдал надад байхгүй. Одоохондоо надад хүн санал тавиагүй. Тавьсан ч би дээд за одоо бидний ойр тойрны найз гişүүд нэг коноп зарах гэж биш ээ. Бас нэг зүйл гişүүн асуу ингээд нээлттэй ярилцж байгаа учраас та бас төрийн төвчөө хүн нийн үгүй байвал хүмүүс ард иргэд манаас нээлттэй байх юм бол ард иргэн маань ойлголт авах болоо гэж бодож байна. Тэгээд нэг ийм зүйлээ одоо би нэг зүйл дэмжлээд байгаа байхгүй юу? Одоо үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн байсан, эсвэл ерөнхий сайд байсан ч гэдэг магадгүй ерөнхийлөгч байсан ч юм уу. Эсвэл гишүүн байсан хүмүүс ингээ Монголоо худалдаад Монголдоо ч ирэх нүүргүй болчихсон хүмүүсээс байна. Тэгээ бид нар ийм зүйлээс айгаад байгаа. Та ер нь бол маш танд ажил амьдрал цаашд ирээдүйд маш их мөнгө санал болгоод Монголоос урах үйлдэл хийгээвэл та яах вэ? Яг би бол урахгүй. Би одоо манай баялагийнхэн сонсож байгаа бахтай би одоо тэтгэвртэйгээр бол Сэлэнгэ аймгийн Цагаан Нур сумд амьдрна гэж боддог ч сайхан дараагаа дарайл тэн чи одоо дараагийн хойч үе хүмүүжүүлээл яг хөө тийм түүхүүд байдаг. Бид нар хаяа ном уншинтэй урагч хүний одоо амьдралын хувь тавилан юу гэдгийнтэй за уруулах сонирхолтой гадна дотны байгууллагч байдаг бахтай. Би одоо энэ туслах зөвлөхөддөө хэлдэг. Гадны дотны байгууллага элчин сайдын яам аавны элдв хүлээ авалт Монголд битгий очороо гэж. Тийм зүйлээс хол яваараа. Яг л энэ түүх бол өмнөх парламентуудаас байсан юм билээ шүү дээ. Ганц нэг туслах зөвлөхүүдүүд нь гадны байгууллагууд мэдээлэл энэ дамжуулдаг байсан юм төр гэлтэй. Тийм учраас одоо за миний хувьд үгүй. Би одоо өөрөө Сэлэнгэд амьдран дэ насны эцэст нэр нүртэй амьдрмаар байна шүү дээ. Урагчтай би өнгөрсөн 4 жил бас нэг улс төрийн асуудал болоод би яг телевизээр хэлжсэн юм аа. Би чам шиг бүүний нохой бишээ гэж нэг хүнд би хэлсэн. Одоо миний хүмүүжил тэр юм уу эсвэл манай Сэлэнгийн залуучуудын хүмүүжил тэр юм болов урагч тийм бууны нохой ирчүүдийг маш доогуур үнэлдэг шүү дээ. Тийм учраас одоо урах гэдэг асуудал одоо миний лав амьдралын ертөнц биш л дээ. Тийм учраас одоо энэ залуучуудаа ч гэсэн би хэлж байгаа. Гадна дотноос янз бүрийн бичгээр нэг өгүүлэхэд. Одоо жишээлбэл Тайваны элчин сайдын яамнаас ч юм уу элчин сайдын яам гэдэг юм уу одоо нэг төлөөллийн газар байдаг болтой юм шүү дээ. Тэгээд бичгсчийг нь хүлээж авдаггүй шүү дээ. Эсвэл оролдлого хийгээд байгаа ч юм билүүгүй ч юм билүү дээ. Тийм учраас гадна дотны байгууллагатай нэг уулзаад гадна дотны элчин сайдын яамдуудаа уулзаад гүгээд тах зохимж. Вирус нэг ч элчин сайдын яамд уулздаг. Магадгүй бид нар маань зөвч юм ярих чиж магадгүй шуучлаараа тий. Та жоохон нэг би өөрөө их болгоомжтой. Аваа болохгүй хаад юм яхаа гэл тий. Ялангуяа одоо би бас аймагаас сонгогдсон гишүүдэд бас хэлдэг юм. Исламын шашинтай улсууд руу нэг байнга явах гэдэг хэрэггүй тий. Гэл эргээл Монголын төрчин бас хардах хэрэгтэй шүү дээ. Тийм учраас энэ парламентын бүлгэмүүд бид нарт өгдөг тий. Би исламын шашинтай улсын парламентын бүлгийн дарга энэ болъё гэж гүйдэггүй л тэр нь боломж илүүдэггүй шүү дээ. Тэгэл нэг гişүүдээ сул талыг барьж байгаа гişүүд чинь бүлдүүлчихдээ. Тийм шүү дээ. Одоо мөнгө санхүүгийн судалж байж магадгүй те. Яг тэр байгууллагуудын бурууч биш л дээ. Бас ажиллаа хийгээд шүү дээ. Бид нар л өөрсдөө болгоомжтой байж л дээ. Нэг хинтэн дуудахтан гүйж чол кофе цаавгаал гүгээд дэлж чанаад яах. Болгоомжтой л байх хэрэгтэй. Таны амбиц вэ? Би Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарыг босгох маш том амбицтай явж байгаа шүү дээ. Тэр талаараас маш их зүйл судалж байна. Ямарс энэ 28 он хүртэл юу болох нь за 28 онд мэдээж амьд сэрүүн байвал сонгуульд өрсөлдөх байлгүй гарч ирэх юм бол за энэ зүйлийг хийн тэр зүйлийг хийн гэсэн тоотой хэдэн ажил байна.
Бүх салбарыг бид нар хөл дээр нь босгож чадна тэрэн шиг бодлоо зүйл байхгүй. Гэхдээ тэр салбаруудыг бид нар хаяхгүй авч. Хөдөө аж ахуй яалтчгүй чухал. Чухал манай улсын за уул уурхаа одоо нүүрс байхгүй бид нар юугаа идэж уух юм бэ те. Одоо бид нар идж байгаа хүнсний 97% таны өглөө ширэн дээр та хараарай. Өглөө ч юм уу өдөр хоол идэхдээ энэ хоол хүнсний хэдвийг бид нар дотооддоо үйлдвэрлэдэг байгаа юм байна гэж. За гурил ослохгүй үйлдвэрлэж байна. За малчтынхаа мойноор бид нар махтагаа сууж байна. За сүүлийн өндөгний бизнесмэнүүд маш сайн байна. За бусдын нараар бүгд импортын шүү. Бүгд импорт. Тийм учраас энэ чинь өөрөө хүнсний тусгаар тогтнолыг манай улсад баталгаатай байгаа юм. Тийм учраас бид нар даже уул уурхай өмнө бид нар хөдөө аж ахуйн салбарт тавьсан. Төр төмнийхэн нүд чих болно. Төрийн хүн. Манай нэвтрүүлэг төрийн хүн гэдэг нэртэй төрийн хар хүн гэж ярьдаг. Таны хар ер нь төрийн хүн гэж ямар хүнийг хэлэх вэ? Тий. Миний аав одоо төр нийгмийн зүтгэлтэн байсан дөө. Тэ одоо 30 гаруй жил сум сангийн аж ахуй ерөнхий инженер сум сангийн аж ахуйн дарга хийжсэн. Тэгээд хүн чинь ааваараа зарим зүйлийг ингээд дүүцүүлж харддаг юм байлээ шүү дээ. Би заримдаа тойргуудаараа явж хахад зарим сумын засаг дарга нарыг би их голддог. Яг тэр нөгөө миний аав гэдэг үнэлгээний хэмжүүр байгаад байна шүү дээ. Тэнд хүрэхгүй. Болоог байна даа л гэж боддог шүү дээ. Тийм учраас төрийн хар хүн гэдэг бол одоо бүх зүйлээ энэ төр нийгмийн төлөө зориулчихсан. За улсын хурлд байдаг ч юм эсвэл нэг сайд болоод хаан 4 жилээ бодоол явж байгаа олон ирчүүд байна. Тэ олон эмэгтэйчүүд байна. Тийм байж болохгүй дээ. Одоо энэ улсын хурлаас би бас одоо наргаад найзуудтайгаа ярьдгийн би улсын хурл эсвэл улс төрч одоо карьер минь дуусны дараа би сургуульд лекц уншина гэж ярьдаг хүүхдүүдэд. Тэгэл одоо нэг жижигхэн хүлэмжинд оруулаад ногоо яаж тарихаас эхлээд заагаа те. За тэгээ гэрүүлийн хүмүүжил шашин шүтлэг гэж юу байх ёстой. За аав ээжигээ яаж хүндлэх ёстой чи юуны төлөө ингэж хичээж амьдрах ёстой гэдэг талаар би лекц уншина гэдэг байхгүй. Тийм учраас тиймч улс төрчид байна. Бүх зүйлээ л ингээд болж игэл нэг үлгэр дуурайл үзүүлчих гээд энэ залууд нэг юм заагаад өгч хийсэн гээл те. Түүнээс шиг ингээл төр нийгмийн зүтгэлт ингээл ингрээрээ дүүрэн одоо медальтай хүнийг бас хэлэхгүй шүү дээ. Яг амьдралаар харуулж байгаа хүн байх хэвээр гэж боддог. Тэгж хүндэлж явдагч зарим нэг ах нар байдаг л та. Манай аймаг дээр ч байна одоо мундаг одоо ах нар одоо 90 хүрж яана удаа жүкигээд ах байна жишээлбэл те. 70 он намайг төрж явахад л одоо намын дэд дарган тэр хийжсэн. Одоо хүртэл амьд зүрэн би тэр өдөө очиод саналууд солилцоод суух дуртай. Тэгээд тийм л хүмүүсийг одоо төрийн хар хүн гэж хэлэх баг та. Танай ангийнхан буюу одоо 126 гишүүнтэй парламент янз янз зээл хүмүүс байх шиг байна. 76 гишүүнтэй парламентаас 126 гэдэг хоёр одоо юу гэдэг парламентын шинэ зүйл дээр гишүүн төлөөлөгийг явж байгаа шүү дээ. Ер нь ялгаа магадгүй даваа сул талууд юу вэ? 126 бидний жоохон дургуцаад байгаа зүйл нь энэ олон хүмүүсийн тэтгэр цалин мөлөө гэж төс татварын мөнгө гэж яваад. Би бас яг өмнөөс гишүүн одоо цуг байсан 76 ч байсан одоо 126 байгаа гишүүдээс би асуудаг. Одоо саяхан бям цогцшин бид нэг контент хийлээ шүү дээ. Тэрэн дээр би бас бям цогцшин ямар байна гэдээ асууж лээсэн л да. Шал өөр болсон шүү. Одоо элдв булхааг нуугаад чимээгүй ороод батлаад явцдаг зүйл баг цэг тавьж жана үндсэндээ чанаргүй хууль гарах одоо шат дамжлага одоо бараг чанаргүй хууль гарах боломжгүйч болж эхэлж байна те. Тэгэд энэ чагсаалтаар 48 оржсэн. Энэ 48 дотор мундаг мэдлэг боловсралтай залуучууд байна. Мэдлэг боловсралтай. Гэхдээ яг тойрог дээр очиод нөгөө бохир улс төр хийгээд сонгогдох дургүй тийм залуучууд их байна шүү дээ. Өө би тэнд очиж би худлаа үн юм ярьж чадахгүй. А би парламентд байвал би энэ ажлыг хийж чаднаа гэд мэдлэг боловсрал. Одоо тэр чинь хүний ялгаа шүү дээ. Нэг үгэлэхэд мажоритар тогтолцооны сул тал бас их штэ. Мажоритар тогтолцоогоор тухайн одоо тойргийнхаа хүмүүст яаж таалагдах уу? За мөнгөний ч асуудал яригддаг штэ. Мөнгө тараагач болтгоо. Эсвэл олонний танил ч юм уу. Эсвэл олонний танил, эсвэл сайнхан ярьж чаддаг байдаг ч юм уу те. Тэр авьяасын эзэмшээгөө мөртлөө төр хэрэгтэй хүмүүс чинь 48 дотор байгаад байна штэ. Тийм учраас одоо манай жагсаалтаар орсон Зөлфкар гишүүн би их үнэлдэг. Яа гарга байхгүй. Манай хөрсгтөр ерөнхийлөгч хүртэл хэлжсэн юм а ерөнхий сайд байхдаа манай аймагт очихдаа энэ Зөлфкар бол төр хэрэгтэй хүн шүү гэж. Тэ. А гэтэл нөхөр бол яг тойрогт очиод ингээл хамаа намаагүй ингээл нөгөө бохир улс төр хийгээд явах. Үнэхээр өөр хүн өөрөө тийм юм байна. Дургу тэрэнд.
Гэхдээ орж ирээд бид нартай ярьж байгаа зүйл нь яг ажил хэрэгч ард иргэдэд хэрэгтэй гэдэг ч юм уу. Тийм учраас энэ холимог тогтолцоогоор болгосон маш үр дүнтэй. Одоо энэ маань 48 78 биш даже одоо 50 болох шаардлагатай болов гэж боддог. Тэр профессионал тогтолцоо сул талтай. Тэрний ямар сул тал юм гэхээр тухайн намын дарга нь илүү ингээ хаан шиг болж эхэлж магадгүй. Яагаад гэвэл хэнийг жагсаалт хэдэд бичгүй намын дарга шийдэж эхэлж штэ. Тийм учраас профессионал тогтолцооны сул тал нь тэр. Мажоритар тогтолцоо буюу тойрог дээр өрсөлддөгийн сул тал бас их. Одоо тэн дээр мөнгө төгрөгөөр гарч ирэх ах トゥ хамаатнараа одоо илүү дээрээс нь царцаа ажилуулдаг ч гэнэ үү яадаг ч гэнэ үү те. Гэх зэрэг энэ одоо хамгийн бест буюу хамгийн шилдэг улс төрийн тогтолцоо гэж дэлхийд дээр байхгүй шүү дээ. Тийм учраас мажоритар тогтолцоо холимог болж орсон энэ 128 болвол өмнөх 76-аас илүү шүү. Бид гэж хэлж чадна. Яг энэ эффект 2 жилийн дараа 3 жилийн дараа харагдах байх. Тэгэх байх. Одоо шүү дээ. Ер нь бол өмнөх 76-аас нэг шат дээшээ гэсэн юм уу та гэж бодчих. Баруун бус чинь ховд тэргүүлдэг байлаа шүү дээ. Баруун бусээс хөгжлөөр. Одоо баян үлгийн бүр цойлоо гараад ирчихжээ. Ус хоёрыг гэж яриад байна л та. Зүр энэ бол зүр миний ойр орчим хөндлөгийн үний түгэл бас хөгжил нэлээд ирсэн байна. Дээрээс нь бас манай Алтай табан богд бол яа харахгүй аялал жуулчлалын гол солчлоод. Бүсчилсэн хөгжил дотроо Баян үлгийн аймаг дээр дотроо тэргүүлэх салбар нь аялал жуулчлалын салбар зарлалцсан байж байгаа. За 20 оны сонгуулийн дараа Бадилхан гишүүн бид нар нийлж байгаа Алтай таван богд Хурган нуур От нуурын чиглэл рүү тог татчих. Энэ яг ч гэхээр төр болвол дэд үтсийг шийдэх хэрэгтэй аялал жуулчлалын. Түүнээс төрийн мөнгөөр тэнд ресторан одоо буудал байж болохгүй шүү дээ. Бид нар одоо танд бүх дэд үтсийг шийдэх хэрэгтэй бизнесмэнүүд ирээд энэ ашиг орлого олоод бизнесээ хөгжүүлээд явах хэрэгтэй. Тийм учраас та сая асууж байна Баян үлгийн аймаг үнэхээр өөр л дөө. Одоо Баян үлгийн аймгийн манай нутгийнхны тэр хөдөлмөрч цан чанартай. Энэ чинь түүхийн явцад манай одоо казах иргэд маань шарын гол, налах, хинтийн, бэрхий уурхаа, эрдэнтийн үйлдвэрлэлд очиж ажилладаг ажилсаг ард түмэн шүү дээ ягарахгүй. Тийм учраас одоо тэр өдөр тутмын тэр ахуй амьдрал одоо идэж ууж байгаа дээрээс нь байшин одоо хашаа ороогоо янзлж байгаа энэ тэр үнэхээр өөр. Одоо тэрийг бусад энэ төвийн аймгийнх маань ялангуяа. За Зүүн аймгийн чинь хинтийн дорнтлоо бүрээдүүд бас мундаг ажилсаг. За Ховд аймагт маань байж байгаа одоо үндэсний ястангууд овсынхан маань ялангуяа тийм. Баян үлгийн аймагт зүгээр малчин айлд очиход та дүүштэй айлд л очиж шүү дээ. Халуунстай грантанда. Баян үлгийн аймаг, Баруун аймгийн онцлог маань нөгөө ширүүн салхи ихтэй байдаг учраас эсхий гэрт өвлжих боломж байдаг. Эсхий гэрт. Тэгээ бүгдээрээ нэг байшинтай болцдог. Тэгээ одоо юм хөгжсөн шүү дээ. Нэг бойлер тавиал, халуустай бол нэг гүний ус гаргаж ирэл. Гэх зэрэг ер нь ажилсаг ард түмэндээ энэ нь юуг харуулж байгаа нэхээр тэнд эдийн засгийн тийм одоо төвийн одоо замуудыг бодвол тэ эдийн засгийн таатай бүс байгаад байгаа юм юус юм биш. Яйдаг сайжилсан хүмүүс байгаа. Би хөрлөтөр сайд надаас асуух юм гэдэг гэж хэлжсэн. Гэхдээ танах ч өдөө ажгүй хөгжөөгүй. Уул уурхай хөгжөөгүй. Бүх сумчин засмал зам байхгүй. Яаж илүү энэ тансаг амьдраад байгаа юм та нар гэт. Яйдаг гэсэн 100,000 том байна гэж би хэлжсэн. Энд чинь өөрөө нөгөө нэг тэр менталитет эсвэл одоо тэр өмнө цуснд нь байгаад байна шүү дээ. Өглөө эрт босно. Зүгээр байж чаддгүй. Гараад ядаж нэг нураад унцаа хашааныхаа хаалгыг янзалждаг. За төвийн айлуудаар та ороод үзээрэй. Зарим аймагуд энэ нэг байшин, нэг нойл, за тэгээд нэг портал хашаанд нь зогсож байдаг шүү дээ. Гэтэл та Баян үлгэд очиход нэг жижигхэн одоо хүнсний ногооны талбайтай болчихсон. Хөлөмж тавьчихсан. Хоёр давхар байшин өөрөө яаж игээд босгоод авчихсан. Халуун устай. Тэгээ хоолн цайтай. Тэгээ та очиж үзээрэй би таны өөрөө очиж үзээрэй. За тэгнэ. Энэ одоо илүү юм тэнд одоо заяатсан учраас илүү байгалийн баялаг заяатсан. Манай Баян үлгийн аймагт уул уурхай ахтар хөгжөөгөө. Ганцхан нэг алтны уурхай баяжуулах үйлдвэр ашиглалтнаар сая зогсчлоо. Тэгээ сарамсаад. За асгат маань одоо 26 оны 10 сараас эхлээд явж эхлэх байна. Одоо өмнөгөө шиг оюутлогоо шиг тэр бужигнсан тийм одоо ажлын байр байхгүй үнэхээр. Тийм учраас тэр байгалийнхаа хүнд эцүү тэр өндөр ууланд амьдрах тэр амьдраа сурцсан тэр цуснд нь байна үү те ховд ч гэсэн та очиод үзээрэй тэр хүнсний ногоо тариалж байгаа те ярантын бомб дээр тэр бужигнж байгаа машин тэрийг энэ те энэ чинь өөрөө нөгөө нэг хүний өөрсдийнх нь одоо тэр үнс ухсааны байдаг юм уу ясных нь ч юм уу юм мэдгүй нэг онцлог байж шүү үнэхээр тийм учраас илүү сайхан амьдарч байгаа үнэ одоо шөөд сайхан болох бах бид нар дахиад нэг ажлын байруудын заасгат маань ашиглалтанд орчвол Даянгийн бомбонд байнгын ажиллагаатай болчвол Баян үлгийн эдийн засаг, Ховдын эдийн засаг, Увсын эдийн засаг шөөд дэвшлээ. Бид нар Баян үлгийн аймаг шууд гараад хойгоороо Ховд голын хойд эргээр яваад Увстай бид нар замаа холбож байгаа. Одоо зураг төсвийн ажил нь яг өнөөдөр хийгдээ явж байна.
Хэрвээ гэх юм бол увсын тэр одоо баруунтлын сумууд маань шууд баялагаар дайраад цагаан нуурын бомбоор дайнгийн бомбоор гараад 8 шумаагаа хийгээд ингээд илүү хөдөлгөөнтэй бол тэр замын зураг төсвийг бид нар Увс аймгаас сонгогдсон гишүүдтэй ярьж аж тавьсан зураг төсвийн мөнгө нь 1.7 тэрбум төгрөг хөрөл дотор сайд шадар сайд байхдаа баталж өгсөн. За энэ жил зураг нь дуусчвал бид нар эрх жилээс тэр замыгаа тавих ажилд бас явж байна хойноос нь. Зам дагаад хөгжил гэж юм Зам шүү дагаад дээ. шүү дээ. Хувь хүний талаар маш сайн мэдээ гэж бодож байна. Ер нь төрийн төвшөөдөө бид сайн мэдчих хэвээр. Тэгвэл асуудал дээр байр суурийг сонсоод байхгүй хувь хүн үзэл бодол ямар хандлагатай юм гэдгийг бас мэдхийг хүссэн. Тийм ч одоо зорилготой нэвтрүүлэг. Тэг ярилцсан маш их баярлалаа. Тэг өнөөдөр бид 2025 онд ярилцж байна. За магадгүй би тантай 2027 онд бас дахиж ярилцах байх гэж найдаж. Нөгөө хэлсэн ярьсан ажлаас чинь аль нь бүтсэн бэ? Өдөө удаа байна вэ? Хүчээд байна штэ гэд тий. Манай Баявилгийн хувьд аймгийнхаа төвдөд 40 гаруй мянган иргэн амьдардаг. Яг энэ нөгөө хэлэхэд зарим барилга байшин нэлээд хуучирчсан өмнө хот төлөвлөлт нь өөрөө бас замбраагүй явцсан тий. Одоо аймагуд дотроос хамгийн үнэтэй газартай аймаг манай аймаг шүү дээ. Одоо бараг дархан шиг үнэтэй болчихсон тий. Тэгээ хот төлөвлөлтөө бид нар одоо нэгэнт одоо ард иргэдийн барьсан барилга байшин шууд газарт оруулаад буулгаад авахаас илүү бид нар шинэ үлгийгээд бас нэг ажил төлөвлөсөн явж байгаа. Одоо яг Баявилгийн маань ховд голын наан цаана хоёр амьдардаг шүү дээ. Одоо яг төвлөрөлтөй байгаа бүсийн нөгөөд эсрэг талд нь бид нар 582 га газар одоо шинэ дахин төлөвлөлтөөр авчихсан. Тэрэн дээр бид нар 5-10 мянган залуучууд амьдрах боломжтой яг орчин үеийн нэг тийм хороол барь гэдэг ажлаа бид нар эхлүүлсэн явж байгаа. За эхлүүлсэн гэхээр ард иргэд маань хаана баригдаад энэ байшин гэж би харахгүй байна. Энэ чинь өөрөө тий энэ чинь өөрөө нөгөө хууль эрх зүйн хүрээнд бичих цаасны хийх ажил маш их байд юм шүү дээ. За энэ хотоо бид нар энэ хороолоо барихын тулд дахиад дулааны 2 дугаар их усроо одоо бид нар 4 сарын ихээр хятад улс руу явах гэж байна. Дулааны их усрыг яаж хямдхан шийдэх бололцоо байна гэж. За Баявилгийн аймагч өөрөө нүүрстэй. Нүүрсээр бид нар халаах уу тогтцохлохоо гаргах уу үгүй бол одоо дэлхийд дээрс маш шинэ технологи гараад ирсэн байна. Европ Айсландд жишээлбэл байна. За Хятадын 2 сая хүн амьдардаг хотыг газрын гүний дулаанаар халаалтын шийддэг болсон. Бид нар тэрийг очиж үзэх гэдэг 4 сарын ихээр явах юм. Гэх зэрэг бидний бас нэг том төлөвлөж байгаа ажил маань Өлгий сумынхаа төвийг шинэ хороолтой болгоё гэж. Хот гэж би том ярихгүй. Шинэ хороолтой 3 том гудамжтай тий хамгийн орчин үеийн одоо барилга байгууламжтай. За сургууль цэцэрлэгийн асуудлыг мэдээж хэрэг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шийдчихнэ. За тэр 5-10 мянган хүн амьдрах орон сууцны асуудлыг төр хувирчлын түншлэлээр бид нар шийдчих болцоо байна. Дэд үстэй газраа танд өгөөл за тэдэн давхар ийм орон сууц барьж шүү, энэ зургаар барьж шүү гэж өгч. Дэд үстэй газар гэх юм бол бизнес эрхлэгчид дуухантаас очиод ажиллах их болцоотой л да. Гэх зэрэг ингээд төлөвлөж байгаа зүйлүүд би тэгээд Өлгий одоо хотынхаа аймгийн төвийнхөн одоо тэр архитектур юу гэдгийг бид нар одоо 8 гаруй тэрбум төгрөгийн төсөвтэй ховд голын эргээр яваад шинэ гүрээр буцаад хуучин гүрлэгээ хүрээд ирэх тойрог замын асуудал, дугуйн зам, явгууны зам. Энэ чинь аймгийн төв дотроо гол том гол урсаад явж байгаа аймгийн төв маш амар шүү. Тийм учраас бид нар энэ голынхаа тэр үйлчлэн давуу талыг бид нар яаж ашиглах вэ? Зураг төсвийн бүр тийм учраас Өлгий хотынхаа залуучуудыг бас нэг цэвэр цэмцгэр орчинд амьдрах боломжийг бүрдүүлмээр байна. Дээрээс нь манай Баявилгийн аймагт нэг үлэхэд залуучууд очиод чөлөө цагаа зөв болсон өнгөрөөчих газар маш авар. Оройтой залуучууд юу хийж байна те одоо ховд голын ирэг дээр машиндаа суугаад пив уугаал өнгөрөөж байгаа шүү дээ нэг үлэхэд. Тийм учраас бид нар аймгийн төв дотроо байгаа хуучин стадионыг шинжлэх мөнгө төсвийг бид нар өнгөрсөн 7 хоногт шийдвэрлэжлээ. Тэр нь яг цэвэр спортын талбай хэлбэрээр. Шөндөө ч гэсэн том боржигдрууд одоо орчин үеийн те тавьдсан тэндээ дугуйн замтай, явган гүйлтийн замтай, нов ногоон зүлэгтэй тэгээ суудлууд нь сарвчтай яг спортын талбай болгоод наадмаа хийдэг бид нар цэнгэлт хүрээлэнгээ хотын дэгээс гаргаж байгаа. 10,000 машины зогсоолтой тэнцэнэ худалдаа үйлчилгээ эрхлэх бололцоотой бол ус нь нойлтой те одоо тэнцэнэ зөвхөн одоо наадмын 2-3 өдөр баярлаад явдаг биш. Манайх ч аялал жуулчлалын үзүүлбэр аялал жуулчлалын бүтээгдэхүүн маш ихтэй. Тэнцэнэ жилийн 4 өдөр л одоо аялал жуулчлалын ивентүүд хийдэг бололцоотой ийм шин цэнгэлттэй болъё гэж. Иргэжлийн улсын төсөв бид нар зураг төсвийн мөнгөөс уулгаж байна. Нөгөө стадионоо шинжлэх мөнгөө бол бид нар сайн шийдвэрлчихсэн. Гэх зэрэг аймгийн төвөө гоё болгох юмсан гэж бас мөрөөж явдсан шүү дээ миний хувьд. Одоо зарим аймагуд дээр очиход хэдий одоо манай Баявилгийн аймгийн иргэдийн хувийнх нь амьдрал сайн ч гэсэн яг гараад ингээд гудамжиндаа жишээлбэл зарим нэг шийдчих болох зүйлүүд харагдаад идэв. Тийм учраас аймгийн төвөө гоё болгоод аймгийн төвд амьдарч байгаа залуучууд маань заавал Улаанбаатар хот руу эсвэл заавал өөр улс руу зүтгээд байх биш. Тэр нь орон нутгтай одоо ажил үйлчилгээ дээр бусад зүйлийг аваад амьдарчих болцоог нь бүрдүүлээд өгчихсэн гэдэг бодол миний дотор явдаг. Одоо Жангаа уулгшин Зүлхгар гүшүү маань
сая 24 оны сонгуулиар гараад ирлээ цуг. Яг энэ дээр бид нар санал нэгдэж байгаа. Аймгийн төвөл бид нар гоё хот болгоно шүү гэсэн бас зорилготой байсан. Ажиллаа явж байгаа. Тэгээ нээлттэй ярилцсан баярлалаа. Баярлалаа. Тий. Тэгээд одоо чинь 2 жилийн дараа тантай дахиж ярилцъя да. Тэгвэл яах вэ? Тэгээ тий. За маш баярлалаа. Төр төмнийхэн нүд чих болно. Төрийн хүн